За сайн байцгаана уу. Манай гэрте ярих зам подкастын бас тусгай дугаар маань хурж байна. Энэ удаа болохоор Spurs гэдэг багийн фэн клуб. За тэгээ Spurs-ыг дэмждэг Монгол залуучууд маань бас орноос оролцож байна. За тэгээ манайхан надад одоо харагдж байгаа дарааллыг би яг хэлчихье. Эрдээ маань эхлээ харагдж байна. Дараа нь Америкийн тимийн маань харагдж байна. Чехи бомбоо маань тэгээд харагдж байна. Тэгэхээр энэ дарааллаар эхний ээлжинд өөрсдөө танилцуулаад явчих уу. За сайн байцгаана. Тэгээд энийг үзэж байгаа Spurs-ийн фэнүүдтэй энэ өдрийн мэнд хүргье. За Солонгос улсаас холбогдож जैन. Тэгээд Чимба болон Зулагийнхаа саналыг хүлээн аваад өнөөдрийн ажлаа хойш нь тавиад сайхан буу халахаар ороод ирсэн байна. Тэгээд Spurs-ийн фэн за 99 он болон 9 дугаар ангиас одоо дэмжиж ирсэн Данкныгаа Spurs-ийн цамцыг өмсөд хүлцэн ирсэн байна гэж. Тэгээд яг өөрийнхөө тухай юу хийж байгаа тухай эхлээд жоохон танилцуулъя. Дараа нь хэдүүлээ яг энэ Spurs гэдэг багийн хэдэн оноос яагаад дэмжсэн гэдгээ бас ярина. Зөв. За тэгээд Солонгос улс ирээд альж амьдраад одоо 10 жил 2 орон руу аль хэдийнэ гарсан байна. Тэгэл бусдын ажил гэр. За тэгээд чөлөө цагаас агсаад тоглоод байж энэ. Чи тэгтээ нэг пэйж ажиллуулад гэдгсээ тэрийг юу нэр хийж байна? Өөрийнхөө нэг хувийн нь. Тий. Гөө яг нэг жок мок бичлэг хийгээл нэг эмгтэй болоод тавьдэн штэ. Дандаа нэг эерэг инээлэх маягаар. Тэрээс нэг амар нэг яд өмдөө. За тэгвэл манай тимийн өөрийгөө танилцуулъя тийм. За бүгдд нь өглөө өдөр оройн нэмийн төргий. Тэгэхэд Америкийн нэгдсэн улсын Бостонтоос мэдчилж байна. Тэгээд одоо энд ирээд 3 жил орчим болж байна. Тэгээд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Spurs-ийн фэн болоод одоо 23 жил болж байгаа юм да. Түүх ярих нэ. Хүрнэ өгүүлэх нэ. Манай тимийн өөрийгөө танилцуулъя. За тэгээд өөрийнхөө тухай өөрчлөлээд өөр жоохон дэлгэрэнгүй танилцуулъя тэгвэл. Дэлгэрэнгүй. За өмнө бол Японд бол 10 жил амьдарсан. Тэгээд анх 13 онд яг Spurs-ийн группт анх ороод гэвч харамсалтай нь одоо яг 13 онд Японд руу явж таарад ер нь бол группынтайгаа нэг тийм олон удаа ерөөсөө уулзч байгаагүй. Тэгээд яг сэтгэл зүрхээрээ хамт идэх шүү л гэчлээ даа гэдэг. За тэгвэл манай бомбо. За бүгдний өдрийн мэнд хүргэе. За би бүгдээр Чех улсад ирж ажиллаж амьдраад одоо яг 10 жил болж байна. Тэгээд Чех улс одоо Монголоос 6 цагийн зөрүүтэй байдаг болохоор зэрэг бас Монгол нөгөө пенүүдийнхаа зарим үйл ажиллагаа юмыг нь бас харж амжихгүй янз бүр тэгээд уг нь та хэдийг бас заалмал авч байгаа үед очихоос гэж боддог ч гэсэн алс одоо тэгэл харж хорхоогоо үргээл тэгэл хэвцээгөө ажиллаад тэгэл байж гин тэгээд Чехт бол гэр бүлээрээ амьдарч байна. Өөрөө бол нэг үйлдвэрт ажиллаж байгаа сүүлийн одоо 2 жил гарan яг Европын зурагчтай хэлгээд пэйж ажиллуулаад дэлхийн өсөв болон бүрээс ирж байгаа хүмүүс Европоор аялуулдаг нэг тийм ажил хийгээл. Тэгэл хажуугаар нь бас нэг 20 зураг мураг аавн тэгэл байж энэ. Харин харахаар их л гоё газраар явах юм байна шүү дээ тий. Ер нь байнга аялал явж байдаг гэсэн үг үү? Аялал чөлөө цагаар амьдрал тэгэл байж та. Тийм. Би нэг одоо сурвалжлагч юм асуугаал юу яахгүй хэдүүлээ сайхан зүгээр дөрүүлээ яриа л явчих штэ тий. Би өнөөсөө бас асуулт байвал асуугаад явж бодлоо шүү. Сая энэ жил одоо тэгээд юу яа да. Багашууд яриад эхлэе да. Тэг хүлээлт хэр байв тэгээд энэ улирлын тухай ер нь өөрсдийнхөө нэг дүгнээч. Ямар хөө хүлээлттэй байж байгаад бас ямар хөө одоо энэ тоглолтыг хараад ямар байв финал хүртэл явахаар. За хамгийн ойрхон байгаа Америкт байгаа. За тимээс эхлэе да. Түрүүн би хэлсэн юм чи одоо. За миний хувьд гэх юм бол ер нь бол яг плей-офф нэг ихний 6 байраар бол гарч холоо гэж бодчихсон байсан. Тэрнээс шиг бүр финал хүртэл бол явна гэсэн үлэлтэл ерөөс огт байгаагүй. Тэгээ яг энэ жил бол маш сайхан амжилтыг баг маань үзүүллээ. Бүр аваар авах боломж хүртэл 90% байлаа.
Гэхдээ яг Бостон хотод амьдардаг болохоор дандаа Бостонгийн фэнүүдийн дунд байгаа учраас ерөнхийдөө уур амьсгал бол нам гүн ямар нэг тийм финал болж байгаа гэсэн одоо юу бол ерөөсөө энд бол байгаагүй зүгээр яг би яг хувьдаа өөрөө л зургатаар бол тоглолтоо байнгыг үзчихсэн. Ер нь бол их гоё жил боллоо л да. Тэгээ одоо эх жилээс дахиад баярлуулгах. Би 1 сарын эднэр нөө Бостон Спurs тоглосон. Тэгээ тэр тоглолтыг эхнэр охин хоёртойгоо үзсэн. Ямар гоё. Тийм тэгээ тэр тоглолт нэр Вемби яг сүулт яг өөрөө яг чухал хоёр шидэлтэй хийж хожиж. Гэхдээ яг орд нь ингээд ингээд ногоон хувцастай хүмүүс. Тэгээ хийж байгаа санаа зовоод ямар ч өмсгөлгүй очиад зүгээр ингээд ганцаараа барьлаад энэ чи хит хорилуулаас эвгүй гарууд чинь жоох юм халаалттай гарууд жоох дайрч мэрчих гад идэх санагдсан. Гэхдээ айгүй гоё тоглолт байсан л да ер нь бол. Тэгээ дараа жил бол дахиад бас ирэхлээр нь бас яг зорж үзнэ л гэж бодож байна. Бостон ч бас саксны хувьд бас айхтар түүхтэй. Бас уртаа тий томдоо орох газар ах та тийм. Тий эднэр чинь айгүй бүр тийм одоо үнцэрхэг гэдэг шиг тий. Яг л багаад дэмждэг тийм хүмүүс ногоонцтой байсан. Тэгээ Нью-Йорк шиг арай тийм орк биш үл үү те. Тийм орк марк л. Харин тийм би бас яг эрдэ шиг л гэж харж байсан Нью-Йоркийг хараад энэ арай л Тэгтээ бас нэг удаан авраг аваагүй байж байгаа цангацсан гэдэг шиг байсан учраас бүр ингэж амар ингэхий болов эсвэл угаасаа л ер нь нэг соёл нь ер нь нэг жоохон ийм тим юм болов энэ Нью-Йорк. Нэгдүгээр цангацсан л байсан л та тэр ч одоо 50 хэдэн жил аваагүй хамгийн сүүлд 99 онд манайхтаа үзэлцээд усуулаад алдсан. Тэгэл нэгдүгээр цангацсан хоёрдугаар Нью-Йорк ч их хвчлэн нөгөө залуучууд ихтэй байхгүй гэр бүл гэхээс илүү жоохон залуучууд ихтэй тэгэл зарим нэг нь жоохон цус хөөрцөн гарууд их байдаг. Тэр нэг нэгээд байгаа л тийм болж өгөхгүй юмнууд тийм тэр чинь ер нь л хаа газрын Америкийн залууч. Тэгээд сонсё. Нью-Йорк гэдэг төсөл нь орк Нью-Йорк орк. Тийм л одоо нэр нүртэл юм орк орцсон болохоор бүтэхгүй угаасаа. Нью-Йорк. Яг юу бахаар би өөрөө спортын фэн болооч тэр юм харангуут яг тийм өмсгөлтэйгээ явж байгаад зодуулж модуулж байгаа хүмүүсийг харахаар бас арай л муухай санагдсан л да. Ер нь өөр газар арайч тэхгүй байх. Зөв тоглоом шогломор нэг жоохон ингээл түлхэж мүлхээ тийм юмнууд харагддаг шүү дээ. Одон жигс Индианаг яалаа бас фэнүүдийн зодоол Нью-Йорк ч угаасаа. Бас тэгсэн үү? Тийм шүү дээ. Нөгөө тэр өөр ч бас нэг гарч ирсэн шүү дээ юм дээр. Тэгээд бас боо юм болж ирсэн дээ. Орк Нью-Йорк ч Нью-Йорк гэж шинэ оркууд Америкийн. Бас байж болох. За бөмбөө ер нь хэр юу гэж харж ирсэн энэ жил яв. За би болохоор зэрэг нэг тийж өндөр хүлээлт бол бас тавихыг хүсээгүй. Дотроо мэдээж бас дэше явуулах гоё гэдэг. Тэгээ нэг групп төр нэг энэ жил ер нь манайх хэдэн ажил авах уу гэдэг нэг асуулт явж ирсэн юм аа. Тэгээ тэрэн дээр би болохоор нэг 42 үлээ 45 хожил авах гэж таамаглаж ирсэн. Тэгээд нэг комент бичсэн одоо мартчихжээ. Нэг 40 гарна л гэж явж ирсэн. Тэгээд ямар ч гэсэн тэрнээс болол хүлээлтээс бол хамаагүй илүү гоё байсан. Тэгээд Виктор Вембаньяма гэдэг хүний ч одоо байгаа болохоор тэг хүссэн хүсээгүй ингээ хүлээлт ингээ дэш явчихад байна л та. Тэрнээс бас ер нь нэлээд доогуур байх болов гэж бодож ирсэн ч харин та. Хамаагүй гоё. Юу бүсээ авраг юу финал тийм хараагүй хүлээж байгаагүй хүмүүст бол маш гоё бэлэг байлаа шүү дээ энэ жилд миний хувьд. Харин би чамаасаа хэлэхээр санаж нэрээ удирлын өмнө таамаг өгөхөд би 34 билүү 36 хожил гэдэг плейнд нэг тоглол уг нь туршлага суучих юм да гэдэг. Ягаад тэгсэн гэхээр яг түрүүжил бид нэр фокусыг авсны дараа ер нь нэг тэгтээ тэргүүл плей-оффт ороогүй мултарсан шүү дээ. Тэгээд байгаа бүрэлдэхүүн дээр нэг айхтар тийм шинээр нэмэгдэж солилцоо 8 хийгээгүй болохоор за рукинуудыг болохоор энэ жилдээ бас нэг тооцоонд ерөөсөө оруулаагүй байсан. Тэгээ би бас ер нь хүлээлт ер нь хэд доошоо тавьсан байсан байна л гэж бодсон тэгээд. Бас эсвэл манай багийн одоо спортын фэнүүдийн бас нэг нөгөө соёл гэдэг шиг Нью-Йорк гэдэг шиг бас нэг тийм байна уу эсвэл ингээ потенциал байгааг нь мэдж байгаа ч гэсэн ер нь өөртөө бас нэг юм жоохон дарддаг ч юм уу нэг тийм бас нэг жоох юм байна уу юу эсвэл миний бодлоо нь магадгүй би бол бас тийм ер нь бол тийш одоо л манай багаас
ер нь бол NBA болоод ер нь бол бас л айж байгаа шүү дээ. Бас эвгүй те. Тэгж яхад тэгэл бас гайгүй сайхан даруухан л байгаад байх шиг байна шүү дээ. Манай эрдэ хэр байсан? Хэр энэ жил хүлээлттэйсэн? Угаасаа нэг улирал айгу сайн гэсэн шүү дээ. Гараага. Тэгсэн багт нэлийн дээгүүр. Тий. Тэгээ би бодож ирсэн. Энэ жил ер нь өнгөтэй байгаа юм байна да. Тэгээд тэр хин минь ч гэсэн мангар үлсгэлэн байхгүй тоглолт моглон тэр Васил тэр 5 номер Кастл Мастер тэр Чикаго Буллсэн тэр Жордан тоглодог гэсэн Рон Харперийн хүүхэд нөгөө Харпер залуучууд нэлээд үлсгэлэн байна да. Энэ жил бас л нэг ер нь бол нэг ихний дөрөөр л орчих юм байна да шарж ирсэн. Тэгээл бүр дөрөв байтугай бүр гоё явлаа шүү дээ. Тэгэл одоо хүүхдүүх нь угаасаа юм одоо соёл юм эго байхгүй гоё баглаа. Яалч үдэ тэр зарчмаар бас явлаа бас. Окей. Би нэг бас асууж хайдаас. За. Та нарт энэ Вимбаньямагийн характер хэр санагдж байгаа вэ? Ер нь фэний үүднээс одоо дэмждэг хүний үүднээс харахад зарим юм дээр бас нэг хүмжил яваад байгаа шүү дээ. Одоо ингээд хожсон хүмүүстэй ингээд нэг жоохон хожигдохороо зэрэг ингээд жоохон хүндлэлгүй ханддаг те. Хүн гар барих гэж ирэхэд ингээд тоохгүй хажуугаар гардаг ч гэдэг юм уу. Одоо энэ тал дээр та юу гэж бодож байгаа вэ? Нас залуу юу байна л да. Хүүхэд байна л да. Хор шартай байна. Одоо яг жоох юу байгаа тэр ойлгохгүй дээ. Шартай байна л да надад чи. Тэр юугаар ч өөлөл бас нэг дэлхий авар гарч ин те хожигчаал. Би бол тэгж харддаг штэ. Залуу байна, цус шингэн шартай байна. Тэгээ надад бол таалагдчих. Заавалч очоод нэг алга байрал те баяр үргээд шаардлага. Тэгээд бас шиг те 8 минут болчихсон. Ирчил дахиад угаасаа Нью-Йоркт тарах магадлал өндөр. Гаруудтай бол нэг тийм сайхан харилцаатай ч гараад одоо иргэжил сайхан хүчээ зузаатаад өөрөө бас сэтгэл санааны хувьд бас би өөрийгөө сайн бэлдээд тоглолтондоо сайн бэлдээд тэгэл эргэж уулзч нялгадах хэрэгтэй тийм. Уусаа Кли Томсон мовсон ч гэсэн хожигчод явуулдаг үстэй. Ганцхан хин ямар бямба тэгээд байгаа юм биш. Манай найзраас Нью-Йорк, Бостон ивэнүүд тэгэл над руу чатаар танаа Вембичтэй манай хүмүүст баяр хүргэхгүй явлаа харсан номарс. Дөндөөлт юм биш шүү дээ. Заавал. Яг нөгөө бямба нэг өндөр болохоор тэгж харагдаад ахгүй. Бус хүмүүс намхан болохоор тэгээд барьж байгаа байхгүй харагдахгүй. Тэгээ яваад байгаа. Би болохоор бас ер нь ялгаагүй л одоо 92-93 оноос яг сакс үзчихсэн болохоор одоо тэр Detroit Bad Boys гэл анхны те тэр нөхдүүд бол яг бөөнөрөө хайж явж исэн гэл ер нь эргээл юмнуудыг үзтгэл байсан л та. Тэгээ тэр талаасаа илүү бас одоо юу гэдгийг заавал нэрээ тийм айхтар найзрахад ах шаардлага байхгүй гэдэг тал руугаа яг багийнхаа болохоор илүү өмөрч гэдэг юм уу тиймэрхүү биш л дээ. Гэхдээ зүгээр надад болохоор тэгтээ дөрвөө одоо дивжен дээр гараад тэд нар чинь ингээл хор шартай те үзэл одоо ялангуяа сая Нью-Йорк дээр харж байгаа чинь нэг хүчний хувьд те одоо манайх ингээд бийдүүлээ сая дээр юун дээр ер нь эхлээд нэлээхэн эйгүү тоглолт аваад нэг шоконд ороод исэн штэ манайхан. Тэр болгон дээр харж байгаад нэг юуны Жордан Мордон ч нэг яг ялагдчихал нэг төмөр өргөөл те жоохон бэк болоод алдснаа л гээл нэг тиймэрхүү хор шартай үздэг шиг ер нь тиймэрхүү маягийн талаас нь бол харж байгаа. Одоо дутуу юмнуудаа хараад бие хүчээр одоо жоохон барилдахаар мярчих гадээсэн. Тэгээ шууд одоо юу гэдгийг тэр илэрхийлэлээ болохоор жоохон тохоо мохоо ч юм уу илүү буруу байдлаар гаргацсан удаанууд байгаад байгаа. Тэгэхээр илүү жоохон бэртээ болоод ирвэл доор алцаал зүгээр заавал тэгэж одоо мангасдгүй мө түлхдэггүй мө зөгтгөө байлаа ч гэсэн биеэрээ тийм хүчтэй тоглолтууд хийгээд явбал илүү гоё байх гэж бодож байна. Би бас яг тэгж бодож байгаа. Ер нь мэдээж хоршаар юм байж ээж фэнүүдийн хувьд бас нэг тийм зүйл харахаар бас нэг ингээд сууж байгаа ч гэсэн ёо гэд нэг ингээд нэг дагаад бас нэг ингээд үзэж байгаа хүмүүсийн эмоц өөрөх ч юм уу байгаа шүү дээ. Бүгд ингээд софт байгаад ахсаар зэрэг ингээд ямар нэг жоох хөвгтөд байгаа ш бас те. Тэгж бодохоор зэрэг учиргүй нөгөө санаатай нөгөө спорт бус алдаанууд хийчихгүй болов нэг хуулийн хүрээнд гэдэг шиг ганц нэг байх бол бас гоё хаа. Би бол тэгж ядаад байгаа. Манайхан тэгвэл одоо яг анх хизэнэстэй спортыг яагаад дэмжиж эхэлсэн тэр талаараа ярилцгаая. За одоо энэ бөмбөгөөс эхлэх байх шүү. За. За хурд зэргүүлэх боломж алдаа гэдэг. За би болохоор зэрэг Тим Данкан гэдэг хүнийг хамгийн анх одоо спортын фэн болж исэн. Тэгээд яг за энийг ийм
баг байдаг юм байна гэж ерөнхийдөө ойлгож эхэлж яатал Кавай орж ирсэн. Тэгээ ерөөсөө над нөлөөсөн хоёр хүн Тим Данкан Кавай хоёр байгаа. Тэгэл тэр хоёрыг үзэл за тэгэл яг зөв нөгөө нэг 10 оноос 15 14 оны хооронд манайх ч бас гоё байлаа шүү дээ нэг. Ер нь ингээд дараа ингээд финал руу гарч ирээл тэр за заагийн хөл дээр гихэлдэг үе хүртэл их гоё явсан. Тэр үе хүртэл бол яг ингээд яг гол юм л хэлсэн юм байлаа. Одоо ингээд болох. Би чи ер нь цаг халтангуй сүүлд үз сонирхож хэлсэн юм билээ. Тэгээд учиргүй тийм амар нэг мэдлэгтэй анализ гэдэг тийм туршлагатай биш ч гэсэн зүгээр ингээд яаж яваад Spurs-ийн фэн болцсон бүүмэд ямар ч байсан миний хамгийн анх мэдэж одоо ингээд яг Jordan ч гэдэг юм уу ингээд алдартай хүмүүсийг бол мэдээж мэдж байгаа зүгээр энэ багийг ингээд нэг дэмжих болсон шалтгаан нь бол Тим Данкан Кавай Леонард хоёрыг хараад ерөнхийдөө дэмжих хэлсэн байлээ. Одоо эргээ бат. 감사합니다. болцсон үү? Би болчлоо. 자, одоо хин бэ? За энэ ч яах вэ? За чи. За би чинь 10 жил байхдаа төвийн холбогч байсан. Тэгээд дорд холбог гэсэн самраас бөмбөг авдаг. Тэгээд яг нөгөө 99 он хавцаа яг зургатаас ассан чинь нэг NBA кабелар гарч ирсэн. Тэр хоёр багийн нэг нь Spurs байж таарад. Тэгээ үдсэн чинь нэг юм даруухан нөхөр өндөр цагаан өвсөө устсан цагаан эрстэй залуу шүү дээ. Амар гоё илүү том байхгүй даруухан ерөөсөл халаацсан байхгүй. Тэгэл яг надад адилхан байрлуулаад тэрийг ямар гоё тоглогч вэ. Тэрний хөл ажиллагаагийн дуурайгаал бүр 21 номерын хүртэл дуурайж өмсөжсэн. Тэгээд ангиара хувц хийлэх болоод өмсөл хийлэх болоод манай ангич одоо бүгд л нэг хүн шүтдэг. Айверсон, Аллен Хьюстон, Рэй Аллен, одоо Тим Данкан, Майкл Жордан, Рижи Миллер. Тэг бүгд ингээд одоо Пэж Стайкович гээд тэгэд ойлч нь болохоор бүх хүний макийн урд хойно зүв очиод ганцхан минийхийг урдлын хойдлын 12 хойдлын 21 гэсэн урдлын 12-ийг бусцсан байдیں۔ Хөө нэг ойлч ямар ч гинсэн юм байна. Тэгээд яг тэр үеэс бол тэгээд Тони Паркерыг орж ирсэн. Тони Паркер дээр спин ирэл дундуур ирлээ. Тэрийг би өөрөө бүр давтаж бүр гартаа оруулж ирсэн. Тэгээд Ginobili тэгээд Kawhi орж ирэл. Тэгэл одоо тэр цагаас одоо тэгэл Spurs-ийн фэн байна да. Босон да. Spurs. Yo Тимийг жоохон шуугаад харна түр микийг хаацсан шүү. Ярихтаа нээж байгаа. Тэгэхгүй бол нэг жоохон юу орж ирээд шүү. За. За бандуулсаа. Тэгээд шууд нэгэд ярихгүй бол Spurs амьддаг гэсэн бол микрон зүгээр байхгүй. Бостон болохоор ч наач ясныг. Ногоо юм орж ирээд байгаа юм тий. Зарим Бостон гэдэг. Эсвэл нэг юугаар гараад уцаараа ороод ирэхгүй баг энэ сүүлийн үед энэ уцнууд ч бас дайжгүй болчихсон дөө. Тэгээ саяны линк дээр дараад ороод ирэх юм. Гар уц байгаа юу? Хүний нүд. За би өөрийнхөө тэгвэл би яач мика хаагаад байгаа дээр явчих. За тэгвэл ярьж байгаа. За Spurs-ийн хизэнээс юу болсон бэ? Энэ доо. За эрдэгийнх тэр нэг юм хэлгээ тэр 12 8 гээд ойцсон гэсэн шүү дээ. Яа. Цаад ойдлтон чинь 70-ыг харсан юм шиг Ламаркс алдарч ирнэ гэдэг юм мэдээ. Яа. Ямар гоё орж ирж байна. Би бүр өөрийнхөө данч өөлчүүл жоохон хүүхд шоолно гэд нулимс нэрээ. Нулимсан яа аригж нуусан шүү. Би Ламаркс ч 15 онд Спурст орж ирсэн шүү дээ. Тэгээд тэр 100 би Ламарксын хариуг хүлээх гээд тэр шин нойргоо амжсан шүү. Ламаркс хариуг хүлээтэл унтахгүйгээл тэгээд ичсэн чинь өөрөөр 5 билүү 6-гийн үед Спурст нэгтлээ. Тэгэл ёо. Миний хувьд гэх юм бол би ч нөгөө 99 он 2000 онд манай сургуулийн ах нар гой пүүз өмсдөг байсан. Тэгэл тэр үед усан данкан Кевин нүдэн гарнет марнет гэл гоё пүүз. Тэгэл ялангуяа тэр данкан их гоё харагддаг гэсэн госон данк гэлээ сагварн. Тэгэл ямар гоё пүүз болж байгаа хүүхдээс. Тэгэл дараад нь юу аваад компьютерт олоод тэгээд тэр үед одоо NBA 2005 тоглож ирсэн юм уу да. Тэгээ хамгийн ихэнд нөгөө Detroit Spurs-ээр гарч ирдэг. Тэгээ Spurs-ээр нь
их тоглолдог. Тэгэл тэрнээс хойш л ер нь тэгэл Spurs-ийн фэн болол баг л цаг зав байх юм бол болж үл Spurs-ийн тоглолтыг үзнэ завгүй бол ядч ингээл оноог нь хараа суучдаг. Тийм л юм байсан л та ер нь. Тэгээ 15 онд оюутан байхдаа их нэртэйгээ хамт Сан Антониод ирж яг нөгөө Clippers-ийн эсрэг плей-оффын 6 дахь тоглолтыг үзчихсэн. Тэгээд маш хацтай яг тэрний дараагийн жилд Данкан тоглолтыг цодогтолчихсон. Тэгээд би бол өөрийнхөө маш хацтай тооцсон. Данкан цодогтолхоос өмнө тоглолтыг үзсэн болохоор ямар гоё. Наач бас мөрөөдөл байгаад байна шүү дээ. Ер нь бидний хувьд бол Тэг их гоё байсан тэгээд. Би яг ордонд нь ороод яг шууд ингээл амьдралаас яг нэг 3 цаг тасарчаал гарч ирсэн. Билет нь ямар үнэтэй байх Монголоор? Тэр үед чинь 15 онд би тэр нэг 2 суудлыг тухайн үед нэг $800 болороор авч ирсэн болов. Хаахны тайлбарс өөр дээр за дундаас нэг жоохон доошоо гэх юм уу? Бас бүр тийм дээшээ бол бүр доошоос дундаас нэг жоохон доошоо. $800. Тэр нь их ойрхон гой суудал байсан. Тодорхой авах яасан уу? Одоо энэ тэн суучмаар байдаг тэр нь байхгүй ч юм уу? Бэрхшээл нь хэрэг юм. Ерөнхийдөө явах юу эртнээс төлөвлөөд тэгээ ерөнхийдөө билет дээр эртнээс авчвал ярьсан гоо нэг тийм юу байгаадах юм бол байхгүй юм билээ гайгүй. Зөв. Харин Америкт маа найзууд тэгжсэн. Би нөгөө бас Солонгост байхдаа Америк руу визэнд ороод 17 оны 1 сарын 16-нд Чикагод Spurs ирж тоглоно гэд. Тэгэхээр нэг тэр тоглолтыг төлөвлөөд за тэрийг үзэх юм шүү гэд Америктуудын найзууд юм битээ захиалж аваарай. Зүгээр энэ хавьяасаа бид нэр юу яхтай илүү амар тэгэхгүй нэг арай юутай гайгүй билет олцдог юм болов уу гэж ойлгосон шүү дээ. Нэг тиймэрхүү юм бас хэлжээсэн. Тэгээ яг виз гараагүй болохоор очиж үзээгүй. Тэгээ одоо хизээ нэг нартай өдөр ямарч нэг Спурсийн тоглолтыг очиж үзнэ л гэж боддгоо ш тэр нь. Өнгө жил хэний анаагүй. Нэг өдөр сайхан Америкч Спурсийн тоглолт үзнэ л гэж боддог. Их бохоо. Америк явсны ганц NBA үзчих юмс тээ. Гоё байхаар юм байлээ. Би сая нэг 24 онд Парист болсон Олимпиар саксны төрөл дээр очиж уг нь Америк Франц хоёрыг үзэх гээд яг нэг юм байна юм аа тийм нэг Америк одод үзэх гээд тэгээд манай Монголоос ирсэн найзууд болохоор төрүүлээ билет авсан. Би эндээс сүүлдээ ухамсаар гаад билет авч чадаагүй. Тэгээд Порто Рико Серб хоёрын тоглолтын билет хэдээр авсан бэ? Нэг дунд хэсгийн суудлыг нэг 300 евроор авсан уу? Алдаад тэгээд нэг авч үзчихсэн. Тэгэхэд бас гоё юм билээ тэр Йокич одоо юу гэдэг юм гээл хүмүүс бас хажуунаас. Тэгээд би ордон руу ороход ийм том зум линзтэй камернуудыг хураад оруулдаг юм байна штэ. Тэгсэн чинь намайг яагаад юм оруулчих. Би юу ч мэдэхгүй өөрөө орчихсон. Тэгээд тэр донд нөгөө сэтгүүлчдийн донд тэр толдоор нь алхаа нөгөө том зум линзтэй нэг 72-тэй юу аваад авчихсан. Йокич тэгвэл наанаас хажуугаар зураг мөрөг дараад бас явж ирсэн. Бас тэр уур амьсгал бас үнэхээр гоё үед юм байлээ. Гоё юм билээ. Тэгэхээр тэр финал магадгүй нэг өдөр NBA-ийн финалыг за тэгээд Spurs-ийн финалыг үзчихэл бас гоё байх хаа гэж байна. Солонгосын лиг бас даралт ихсэн штэ бас баарны аяш шиг. Яа. Тэг яг юутай яг NBA-тэй холбоогүй ч гэсэн зүгээр бид нэр эртээ манус байжсэн шүү дээ. Нэг 13 14 онд Зүүн Азийн наадам энэ төр солонгос болоод тэгээд бид нар тий анх бид нар чинь нөгөө тийм одоо яг Америкт home гэл өөрсдийнхөө талбай дээр ирэхээр болдог тоглолтыг ерөөсөө тийм уур амьсгалыг мэдэрч үзээгүй. Тэгэхэд бид нар яг тухайн үед нөгөө 20 хүн нийлээд билет авахаар ингээ хямдралтай юу байгаад байсан аахгүй. Тэгээд бид нар чинь нэг холбоо болов Монгол иргэдийн холбоо гэж байгаа л найзуудаараа хүмүүс билетний захиалга аваад 20 хүн болгоол ингээл авч өгөөл тэгэл фотолкны цагаан фотолк ягаал тэгсээр байгаа тэр том ордны тал нь монголчууд болчихсон. Тэгээ яг анх удаа тэр тоглолтын дээр ингээд энэ нутаг дээрээ юу үзэх гэдэг мэдрэмж юм байдгийн байна гэдэг нэг юг анх удаа авч исэн. Ингээд дүүрээ орилол тий. Одоо бол Монголд бас тоглолтууд хүлээж аваад одоо тэр гайгүй ордон арена тий юуж арена тэр энэ чинь бас нэг яг тийм уур амьсгалыг хүмүүс одоо л мэдэрч эхэлж байгаа. Тэрнээс өмнө болохоор ер нь NBA чинь ингээд талбай дээр очиад тоглохоор нэг
гоё байгаад байдаг өрлөө те дэмжиж байдаг тэр уур амьсгалыг нэг тухайд нэг иймэрхүү юм байдаг бах таа л гэж ойлголт авч ирсэн л да. Наадах чи ярьсан чинь ба шууд арын талбай санаанд орж иж байна. Тэр талбай тэр тэгж надад үжижтэй арын талбай. Ааха. Тэглөө. Тий би ерөөс ингэж тоодгүйсэн юм талбай малбай. Тэгээд 13 нөө Зүүн Азийн урагсны юу жилээ те нэг санчир нэг 75 72-оос нэг цаг тусах гээд 3 шид тэнцүүлдэг. Тэр чи надад гал тэгэл чиний гараар ороод тэгэл би аваад одоо л ингэж хадгалаад байдаг шин энэ талбай. Тэгээ манайс ч яагаад нөгөө бас энчоны зөргөө мөргөө бид нар нэг Спорсын фэнүүд Солонгос гээд нэг дөрвөлээ нэг зургаад оруулж ирсэн бас нэг тэр чид арай жоох сүлд хаа гэхдээ те. Тэр нөгөө тийш нэ тэмцэн дээр. Тий. Тий. За би болохоор зүгээр юун дээр Спорсыг яаж тэмцсэн бэ гэхээр анх яг хүмүүстэй адилхан ялгаагүй 93 оны яг Phoenix Chicago-гийн финал Монголд гарсан баха. Тэрийг үзэл ер нь цагс үзэж эхлээд тэгээд сая инхи од гэж Орландог бас дэмжээрээ дагаараа гэж тэгэнгүүт дагажсэн чи яг нөгөө юу Анферны хард юу штэ. Ингээд тий яг тэр мэдээлэл нь ороод ирэнгүүт нэрэж би тухайн үед болохоор яг Jordan Case илүү Pippen-ийг үздэг. Тэгснэ яг Anferny Hard Sean Kemp гэл ингээд ер нь тухайн үед тоглогчдод дуртай байгаад тэгээ сакс үзэж явж байхад ялчгүй Garnett Danko 2 зэрэг орж ирэл. Тэгэл ер нь ингээд бүгдийг ингээд дуртай хүмүүсээ ингээд ерөөд нь хараал явж байдаг байсан. Тэгээ сүүлд болохоор 2004 онд Mike Bibby-гийн фэн болсон. Тэгэл Jason Kidd мэдгээл холбогч нарыг бас дуртай байгаал ингээд сакс үзэж явж байгаа л яг нэг үе солигддог штэ тий. Дэмждэг байсан хүмүүс ихнээсээ зодог тайлал. Тэгээ 2008 онд чинь би Бостонд Garnett юу авах гэж ингээд дэмжээд яг одоо юу авраг авч байгаа штэ. Тэгээ сүүлд Nowitzki энэ төргээл зүгээр ерөөхдөө миний таньдаг хүмүүс хаана хий үлдсэн байна гэж явж байгаа л тэгээ сүүлд Duncan-ыг ялчгүй ингээд 12 онд ч яг хожигдоод хит юу яасан ч гэсэн тэр үеэс илүү үзээд тэгээд за ер нь яг тэнцэн ингээл маноо ч юм уу тий ингээ бусад бас тоглогч нар байсан учраас яг Spurs-ыг илүү дэмжиж эхлээд тэгээ 14 онд ч яг Danny Green айгуу дуртай байсан. Тэгээ би яг бас юуг нь харахаар ингээд тоглолт нь ийм маяг ингэж дуураймаар санагддаг юм байдаг ч гэсэн хамгаалаад байдаг. Тэгээ өөрөө 3-аас сэтгдэг. Тэнгүүт нэг тиймэрхүү байх юмсан гэдэг үүднээс Danny Green их дуртай байсан. Тэгээ ер нь миний Солонгост байсан үед тэгэл ганцаараа ер нь хөвчлэн байдаг ч тийм үед бол ингээд сакс маш хань болдог. Тоглолттой өдрүүд чинь ингээд нэг гой тэргээ хүлээгээл тэгээ тоглолтоо нэг үзээд ингэх чинь яг нэг бүр 2-3 хоногт нэг удаа тоглолт болдог штеп. Яг амьдралын хэмнэл болчдөг. Тэгээ тэрнээс хоош хэсэг одоо ингээд одоо юу штеп сакс дуусаал нэг иймэрхүү тэнгууд наадам Монголд болол тэнгууд нутгаа санах нэг бүр тийм мэдрэмж амар их байгаа л жоохон уйтгартай тийм болол сатаарах юм байхгүй болчдөг. Тэгээд одоо энэ юу ч айгуу чухал юм байна да гэдэг. Тэгээд тэрнээс хойш нь 17 онд бол ялангуяа би 82 тоглолтоос ер нь ихэнх үзсэн зарим нэг үзэж үнэхээр чадаагүй тоглолтуудаа хайлайтыг үзэл тэгэл явцдаг болчихсон. Дааж хэцүү үед нэг уналтын үед таарсан болохоор тэгэл хүлээлттэй айгуу доош нь хийгээд доошоо тавиад за нэг төр үедэр тэр гоё тоглосон. Одоо эсвэл жоохон ойролцоо үзчихлээч гэдэг юм уу хожигдсан ч гэсэн тийм нэг юугүй тэр тоглолтоос нэг кайф авах гэж бас хичээдэг тийм болчихсон байсан. Энэ жил ч тэгээд тийм баг хүлээлт өгж жагаад сая айгу өндөр байсан шүү дээ. Айгу өндөр явлаа шүү дээ. Тэгээд нэрээ багтаа жоохон итгэхгүй арга одоо ийм фэн байдгийг бол итгэхгүй юм шиг болцсон. Тиймэрхүү жоохон баг өндөр хүлээлт тавих хэрэгтэй биш үү гэдэг тиймэрхүү юм ч хүртэл санаанд ороод. Чимээг өхөн үзүр зүүнд гарч ирж байгаа бүхийнхаа ингээд захын юм шиг чимээгөө сууж байгаа хүмүүс шиг л байгаа шүү. Тий. Тэгээ ер нь бол яг хуу энэ жилийн үед бол яалтчгүй мартагдахааргүй одоо бид нар ч ингээл 14 он ингээл яг 14 оны финал ихэд чинь яалтчгүй амжилт үзүүлсэн учраас толгоонд байгаад байгаа шүү дээ. Тэгээ энэ жилийг бол надад бас яг дүгнэх юм бол ер нь Spurs-ийн фэний хувьд бол айгүй гоё жил байлаа. Одоо санаанд ороогүй. Би энэ жил бол шуналтаад ямар сандаа сүүл за OKC-г л хожичоосоо 7 тоглолт тэн дээр бүр за ингээ хожичоосоо гэдэг тэр бол мөрөөдөл байгаа л тэгэл яг тэрний дараа бол үнэхээр санаа амарцсан. Нью-Йоркоос бол айх нь бол айжсэн яг нөө ялчгүй улиралч хожигдоод кап дээр ч хожигдсон шүү дээ. Тэгэхээр ер нь бол Нью-Йорк жоохон эвгүүдээ гэдэг дээр бол жоохон юутай бэргээтэй айцтай байсан. Тэгвэл зүгээр ер нь бол OKC-г хожиход бол миний сэтгэл халилтыг бүр амарцсан тиймэрхүү юм байсан шүү. Адилхан. Багшгаа. Адилхан. OKC би бол OKC-г хажигтын авраг аваасаа л гэж бодлоо. Тэгээ OKC чинь манай ерөнхийдөө 2 аваргыг булаачсан баг байхгүй. 12 онд
бүсийн авраг дээр манайхыг хоцсон шүү дээ 4-1-ээр л 4-2-оор. Манайх уг нь 2-0 гэж эхэлчээ 4 дараалж хожигдчих. Тэгээ өөрөөсөө гарч иж Майамид хожигдчихсэн. Дараад нь 17 он байна. 17 он тий Ламаркосыг бахад Данкныг зодог дэлтэж ил. Бас манайх уг нь аюу гоё бүрэлдэхүүн байж байгаа. Тэгээд бас өвгөөс хит хожигдоод бас аврагын зам алдсан. Тий. Дөрөв нөгөө Тимийг нэг ярьж ирсэн. Би нөгөө Клиперста Данкныг үзсэн гээд плей-офф тоглолтыг ярьж ирсэн. Нэг юм санаанд ороод би нэг найзаасаа 150,000 воноор Крис Паулын пүүз авахгүй. 34 хагас арьсан байна пүүз. Тэгээ жоохон өмсгөл баг жоохон бариу жоохон хатуу байсан. Тэгсэн яг нөгөө плей-офф дээр нөгөө хацганж явж байгаад нэг баазрах усчихдээ шүү дээ мөн. Жижиг гэж. Нөгөө Блэк Гриффин орсон мөнгөний ханаас нэг яадаг. Тэгээ нэг мулталцсан да манахыг. Тэгээ уур хүрээд шууд зар тавиад тэр пүүзэн 100,000-аар зарж ийла. Хөө баг мултлаач тийм болгооч чаа. Тэгэхдээ 14 онд манайх ч авраг авахтаа бүсийн аврагын төлөө өвгөөсийг талбай дээр нь Данкныг гой шидэж гусдаг шүү дээ. Хариутай бол бариутай л гэдэг шил үздэг юм шиг санагдсан шүү дээ. Ер нь өвгөөсийг боцрын баг тий. Та тэгээ багасаа Ибака Юу 2-0 гэж яагаад Ибака орж ирээд 2-2 болдог чинь. Гэтэ яг нухуулдаг да тий. Тэр ч тэр 17 он байна. Юм Ибака орж ирэл нутг дээр 2 тэгэхээр бас Ибака бас нэр арын алдмал байг бас манган юм байна шүү. Та багасаар ямар тоглогч дээр нь хамгийн дуртай? Одоо тими чи баг тими мөнх хөтгээд нэг чинь Facebook дээр тим байдаг лөө. Тийш дээ. Тэгэхээр тодорхой байна тий. Тэг ер нь бол тим Данкны фэн. Гэхдээ одоо бол Дилн Харперийн фэн юм уу та гэдэг. Би ч Данкн байж байгаад тэгээ манай хүн чинь зодог тайлаад. Тэгээ Кавай орж ирээд. Кавай болохоор над чи жоох юм даруух маягийн бас нэм том гартай бас тэгээ хулгайч бөмбөг таслалт дээр сайн. Тэгээ би одоо Кавайгийн тухайд тэгэл Спурс 2 номер пүү. Тэгээ Кавайгаар амьсгсан шүү дээ. Кавайгийн цамц юм хүүдий авлаа, Жерсиг нь авлаа, юм бугуувч авлаа. Тэгээ Кавай явахад яасан бэ? Ер нь одоо тэгэл хүний л амьдрал юм да тий. Тэг манайхан чи баг яг дотроо хүртэл 2 хуваагдахаар хэвчээ. Зарим нь бол одоо би бол чинь Кавай бас гэрээ 2 чи явцсан штэ. Тэгэнгүүт нууцаар үзэл баг тиймэрхүү байгаад зарим нь болохоор одоо тэр Наска идэр чи болохоор баг өмсгөлийн шатаан мата юу нэлээ нэг тиймэр явж. Тэгээд дуртай тоглож чи илэрч юм бас тэгэл дэмжил явж штэ. Одоо тэр шуумаар бас Кавайг эргэж ирж магадгүй 2 сонирхож байгаа багийн нэг нь Спурс гэсэн юм бас яваад байлаа шүү дээ. Тийм л. Би бол тэрэн дээр бол манайх хусчаасаа гэж боддог шүү дээ. Кавайг уу? Тий. Аа. Одоо энэ Харнсон Барнс, Келден Джонсон, Нэмэд Васил тэгэл нэг драфт хийх ирэх өгөл Кавайг буцаагаад тавьдэрс гэж. Манайх тэх юм бол шууд ирэхчил шууд аврах. Тэгээд 2-8-т Харпер номер өгөхгүй хоорондоо маргаад бас Харпер өгөхгүй шүү дээ. Харпер ч нөгөөх нь Кавайс л манай супер хот ирээдүй багт ч. Тийм. Тэгээ чи бацсан ахыг хүндсэн номер өгсөнгөө хоорондоо уугаа зодтолтоо. Тэгээ бүр. За тэр номерч гайгүй одоо харин олон Fox-ийн 2 одоо ирэх хичээл нэр яах юм бол Harper 2. Spurs ч Fox-ыг дахиад угсаа манай одоо гол албаг тоглогч гэж зарлцсан шүү дээ. Стэн хэрэлждэг байна. Манай нэг бас сэлгэнээс явуулаад одоо тэгэл бас хэцүү л байгаа тийм шүү дээ. Сэлгэнээс явуулаа гэхлээр угаасаа гараан даавн маавн гэсэн одоо гэрээ байдаг юм уу, гаргана гэсэн гэрээ байдаг юм уу, цалин өндрөө гэж болохоор тэгээд суулгаж болдгоо нэг тал байгаад байна уу ер нь. Гэхдээ ялч болох уу? Мангар их үнэтэй дүн гэрээ мэрээ дөнгөж эхлээл ихний жил одоо 2 дахь жил рүү орж идэг. Тэгэхэд бас тэр үнэтэй хүнийг сэлгэнээс гэхээр санхүүгийн хувьд гэсэн юу юм те. Гэхдээ ер нь бол руки жил дээр бол одоо чамаа гаранаас тоглолнаа ч гэдэм үү тим юм бол байхгүй шүү дээ. Одоо ахлах засалжуулагч өгсөн минутанд л тэгэл талбай дээр гараад ажиллаа энэ дэрнээс яг руки гэрээнд дуусаад дараагийн гэрээгээ хийхдээ харин одоо жишээ нь би ирүү танахтай гэрээ гэвэл одоо гараанд талгаш тоглоно ч гэдэм үү те. Тэгэх юм бол би танахтай гэрэл навгүй гэвэл би одоо ингээд өөр багаа сонгоно ч гэдэм үү. Магадгүй тим сонголт хийж магадгүй тахалт тухайн тоглогч нь өөрөө гэрээгээ хийх учраас төвшөрнө гэх юм уу.
Түрүүний асуулт хэнийг бомбог өнгөрөө авчлаа да нөгөө хиндэн дуртай вэ гээд. Тэр болвол яалч миний хувьд бол за одоо байгаа эсвэл зодог тайлсан гэсэн нэг хоёр төрөл хуваагдах гэдэг шүү дээ. За зодог тайлсан дээр гэвэл би бол нөгөө нэг одоо Робинсон ч гэдэг юм хүмүүсээс мэдхгүй учраас бас яг мэдхгүй байгаа байхгүй. Яг үзснээс бол за Тими байна. За тэгээд Кавай байна. За одоо байгаагаас бол за Вембанема гэдэг хүн болвол одоо мэдээж бүр байхын аргагүй одоо ингээ ороод ирлээ л дээ. Зүгээр Кастл бол бас их гоё тоглож байна. Одоо сүүлийн үед нөгөө нэг Брайант байгаа шүү дээ. Бас гоё тэр нэг тасалжуулалтад загнуулчаад өөлхгай зогсож байгаа тэр царай амирыг нахатай жоох хөвгтэй гооххгүй. Тэгээд ер нь бол бас ингээд хөгжүүлээд явахлаа зэрэг бас гоё тоглогч болох болов гэсэн нэг иймэрхүү бодолтой байна. Тэгээд ер нь яг бүгдтэй мэдээж бүгд байгаа. За хэнд нь илүүвэл гэдэг болохоор зэрэг яг одоо бол яалч юу Кастл байна. За Вимбанема байна. Брайант. Гэлэн жаас жоо турмаар байна. Тэгээ энэ зүүн жоох арай бөкс том биш үү бас. Келэн жаас одоо манайд бол хэрэг. Одоо Келэн жаасангаас дахиж ямар нэг амжилт төлөвлөх ямар шаардлага байна. Бид оны шилдэг 6 дахь тоглогч юу лээ мөн үү? Тэгээ сая 6 дахь авсан шүү дээ. Тэгэл лост байж байгааг харлаа шүү дээ. Ямар Арсан Барнс ястаа гарсангүй дээ. Тэглээ дээ. Яалч туршлага сая харагдсан уу? Финалд та нар юу гэж хэлсэн? Тийм шүү дээ. Туршлага бас яа. Гол туршлага шүү дээ. Тэр 5 дахь юу яадаг? 4 дахь хөлөө нөгөө тэнцэж болохоор байдаг нөгөө 29 оны бариалдаг. Тэр мэдээч яг нөгөө эхний хагас үдчихэд тэгээд энэ манай ажлын ойрхон энэ циркийн асар байгаад байгаа болохоор за үлдсэний тэс очиж үзнэ гээл тэгээ асар дээр очиод юу яасан чи энд угаасаа ер нь бол хожицсан тэгээд 2-2 бол бүх юм ингээ шинээр эхэлж байгаа болчихж байгаа шүү дээ. Яг тиймэрхүү сэтгэл зүйтэй байсан тэндээс баригдаад айлч 3 удаа хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт за арай одоо төгсгөл дээр ядас нэг тэг ойрцсон ч гэсэн нэг давуу талаа ашиглаж байгаад юу яачих واخ гээд үнэхээр харсан тэгээд за тэгэл бориулаад явгоот нэрээ энэ туршлага гэдэг зүйл чинь бас байд юм байна да. Нэг талаараа гэхээр одоо яг одоо оноо ойртоод ирж байгаа шүү дээ. Тэрвээ үнэхээр чулуу хүмүүсээс бол тэр даваа гарчихаар тэгэнгүүт бас тийм бас за ер нь бол энэ жил тэн дээр жоох юугаа алцаа энэ туршлагын асуудал байгаа юм байна хүлээж шийддэг. Айго нэркнээс. За хизээ манай хавар авах. Одоо л хүлээлт бол өндөр байна шүү дээ. Ирэх жил бол сул талаа нөхөөд тэгээд ер нь дажгүй болов гэж хараад байгаа шүү дээ. Одоо манайхан яг зүгээр дээр би нөгөө бид нар нэг юу яасан шүү дээ. Тоглолт үзэж байгаад тэр яг та нар нэр харсан нөгөө бичлэг Америкийн Сан-Антонигийн тий харсан. Тэн дээр одоо жишээ нь бид нар нөгөө багаараа нэлээд тоглолтоо үзээд тэгээ би нэг юм рeel хийдэг байхгүй юу. Тэгээд Instagram дээр оруулсан байсан. Тэр чинь яг Facebook давхар ороод тэгсэн ингээд бүр ингээд утас завсар зайгүй ингээд нэг яатсан чинь хитэн хүмүүс ингээд юу ачиж шеэрлж яриад тэгээд Америкийнхэн тэрийг бол нэлээ гайхаж төлөөлж авлаж авсан юм шиг байлээ. Юу монголчууд юу одоо спортын фэнүүд гараад ирвэгээд тэнгууд нь би хоёр дахь рейлийн албаар нөгөө хуучны тэр зураг мураг ой тэмдэглэж байгаа тэр торт мортны зураг оруулаад тэгсэн харин тэр Сан-Антони нөгөө юм юутай чинь солонгон юутай CNB юу вэ? Ямар ч тэр телевизийн Сан-Антонигийн юу юм бэ л дээ салбар нь. Тэгээд сэтгүүлч нь холбогдоод юу харна танахнаас яриа авъя гэхээр би за энэ туршлагатай арай хуучны нөхдөөдөөс авахгүй бол би чинь болохоор зүгээр сайхан фэний хувьд бол фэн боловч яг нэрээ бас тий одоо ингээд юм байхгүй тэгэнгүүт нөхдөөдөд хэлсэн манай тэр хоско зөргөө мөргөө бол бас айгу гой ярьж илээ яалтчгүй л ингээд аналист хүн шиг тий манайх ингүүл тэг ийм тийм гээл тэгээ харж хахад энэ жилийн хувьд бол үнэхээр яг тэрнгүүр гараад тэгэл хүмүүс хүртэл дахиж орж ирэл бичээл өглөөний хөтөлбөрөөр үзсэн. Монгол яаж дэмждэг танаа группт орё танаахан яаж нээж ийн гэл нэг тиймэрхүү байдлаар ингээд айгуу гоё ингээд үйл явц болчихгүй юу. Тэгээ надад бол энэ жил бол ер нь ингээд бидний хувьд фэнүүдийн хувьд их гоё тийм
үйл явдалтай жил боллоо гэж харсан. А тэгээ яг энэ өнөөдрийн ярианд ч гэсэн би яг зөв анх түрүү сануулж хэлье гэж байгаа мартчих. Зүгээр л гадаадд байгаа манай фэнүүд гэж байгаа болохоор тий одоо бид нар чи ялангуяа харж байхад багийн фэнүүд одоо NBA талаар ярьж байгаа хүмүүс чи илүү тийм өндөр түвшний судалгаатай аналист маягийн хүмүүс илүү их яриад байгаа шүү дээ. А Меносийн хувьд бол зүгээр л сагсан бөмбөгийн дуртай дэмждэг одоо тийм хүмүүс илүү ярилцж байгаа гэдэг талаас нь би бас нэг онцож хэлэх гэжээсээ одоо санаалаад хэлчихэ. Манай тимийн энэ төр гайгүй байж магадгүй ямар ч зүгээр миний хувьд л өөрийнхөө хувьд ингээ авахад зүгээр ингээ сах үзэл кайф аваад явж байгаа ийм хүн байгаад байгаа шүү. Өнгөж адилхан. Юу яг юм шүү. Наад нөгөө нэг NBC-ийн хөтлөгчтэй холбогдсон гэдгийгсэн шүү дээ тийм. Наадхан дээр чинь нэг юм нэмжлэхэд ерөнхийдөө наад хүнтэйгээ ч юм уу жоохон ингээд удаан холбоотой хэл зүгээр шаагаад тэгвэл эзэн нэг өдөр хэрвээ тоглолт үзэхэр болвол одоо чинь Монголоос жоохон олуулаа ч юм уу тий очихоор боллоо. Тэгээ бид нар ингээд тоглолт эхлэхийн өмнө жоохон эртгөө ороод тий тоглогч нараас ингээд гар үсэг аваад зурагд оруулах боломжтой гэдэг л магадгүй наад хүмүүс ч бас тусалж чадах байх гэж бодож байна. Бас бүр холбоогүй биш ингээд багахан хэмжээгээр ингээд бид нар ингээд байгаа шүү гэдгийг мэдэгдэж байгаарай л гэж зөвлөв. Тэр наач бас гоё санаа тий. Тий. Тэгтээ тиймийг ямар юу ялт юм нэ хэлэхдээ наад манайх гэдэг чинь наа гэж хоол яваа гэж байгаа юм шиг юм. Яг хийж ажиллаа шүү. Наа ч үгүй даа шүү. Хоол яваа гэж байгаа юм шиг. Ямар юу гарч ирж байна сая. Би нэг хүмүүс хөөгтөд унтж байгаа бол шөнө байгаа болох л шүү. Тийм харин нэг темпнийг хулгаач гэж би. Тийм баха ингээд тимийн ингээд нэг чихэн дээр хэвнээд байгаа шүү. Эсэмэр. Солонгос юм биш. Наа чи хөгийн цалангаас чинь гомоос юм шиг. Наа чи хөгийн бити яг гэж байгаа юм шиг. Тийм мэдрэмж яг. Ер нь одоо нөгөө тайд байгаа улсуудад фэнүүд нь одоо жишээ нь Солонгост те Чехэд ч юм уу NBA фэн, Spurs фэн гэдэг тиймэрхүү зүйл мэдрэгдсэн юм байна уу? Америкт бол одоо Бостонд байгаа ч гэсэн бас өөр хотын фэнүүд те монголчууд ч юм уу энэ NBA үзэхтэй хоорондоо холбоотой тиймэрхүүнүүд байдаг уу? Тэр тал дээр энэ цайлгатай асуулт шүү. За би хэлчих юу яадаг л та. Солонгосч угаасаа нөгөө ажлын орн шүү дээ. Угаасаа 24 цагийн хитэн ажилладаг үү. Тэгээ бид нар Монгол байдаг шиг орой болгон гээл юм дуулзаал нэг тийм бол бас хэцүү. Тэгээ манай ажилчин чи одоо 90 нийлээд 17 хүн байдаг. Эрчүүд нэг чи бүгд цагаас сонирхгүй. Тэгэхээр бол тэгээ цагаас чи хүн өөр юм. Яг наа чин юм бол бас хэцүү. Тэгээ амралтын өдөр ингэж юу байгаад бөөнөрө заалан тоглоод за тэгэд одоо манай Монгол явцсан Наска маань ирдэг. Бид хоёр л одоо юугаа ярина. Тэрнээс яг ингээл групплээл тийм бол хэцүү. Нэг тиймэрхүү л энэ да. Болцсон. За тийм ээ. Тэгээ миний хувьд бол би түрүү хэлсэн шүү дээ угаасаа Бостонд нагаад тэгээд надад бол ямар ч тийм Спурсын уур амьсгал энд бол юуч байхгүй. Ямар ч Спурсын фэн угаасаа энд орог байхгүй байна. Тэгвэл Бостонгийн фэнүүд ер нь тоглолтоо хэр үзэж байна? Бусад гадуур мадуур яг улирлын тус яаж явдаг юм? Тэгэлээ тоглолтын өдөр угаасаа орой тэгэл хот оллог бас тэр чирээ ногоо авцтай хүмүүсэр дүүрэн битүү Бостон сэтгэстэй. Бага бол амар дэмжиж идэрч хожсон ч хожсон. Баг тэгэл Спурс хуцаа өмсөж орохоос айх юм шиг бараг. Би ярьсан шүү дээ. Цай үзэхдээ би санаа зовоод өмсөөд манай ихнэр намайг өмсөөл орчих гэдэгтэй жоо санаа зовлоо. Дараагийн удаа л харин яг өмсөд сайхан орж байгаад. Ариш Нью-Йоркийн фэнүүч биш ахоо тий. Гайгүй. Ялангуяа улирлын тоглолт Монголд бол гайгүй байлгүй тий. Гайгүй. Тийм ба. Тий. Тийм байна. Гэхдээ энэ түрүүн хин одоо Чехийн фэнүүд яадаг ингээд. Чехт бол нэг тийм учиргүй айхтар сакс бол айхтар хүзгнө хөл бөмбөөл үзэн шүү дээ. Тэр чинь хөл бөмбөг хоккей. Ялангуяа Чех бол өөрөө хөл бөмбөг хоккейний л доголоор орон учраас тэгж яваад байдаг. Монголчууд бол яг Спурсын фэн хүмүүс байгаа боловч тэгж нэг энд Европт ер нь их тэгж нэгжиж фэн болж тэгж энэ цаг зав байхгүй. Европ Монголыг бодвол хайцангуй нөгөө бүх юм төлөвлөгөөтэй учраас одоо нэг наас нөхдөйгөө оройдоо нэг сууж ганц пив ууй гэх юм бол бараг 14 хоногийн өмнөөс төлөвлөж ээж бараг нэг юм
суух хэмжээний болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэгэж Монгол фэнүүд бол ямар ч байсан нийлж нэгдэж ингэж коннекшн үүсгдэг юм их бага, харьцангуй бага. Европчууд өөрсдөө ч цагш үзэх нь харьцангуй бас бага тийм нэг топ спорт биш учраас яг ястал нэг сонирхдаг хүмүүс л би тэрийг дэмждэг гэж хаяа нэг ганц нэг таалж нөх гэсэн тийм байхгүй. Би яг солонгос дээр нэмэхэд нөгөө солонгост байхдаа би жоохон тиймэрхүү бас хайгуул хийх юм да Kakao Messenger байдаг штэ. Тэн дээр ингээд нэг community-нууд байгаад байдаг. Тэн дээр Spurs гэж яагаад хайж агаад нэг юу олсон. Одоо солонгосын одоо Spurs-ийг дэмжигчд гэсэн үг штэ. Нэг 100-аад хүнтэй. Тэгээд яг тэр группт нь ороод тэгээ харж байгаад яг ганц 2 хүн болохоор яг тийм саан төнөд жишээ нь ажил хийдэг, тэнд амьдардаг, тийм хүмүүс байгаад байгаа учраас яг тэнд байх аюугаараа багаа дэмжсэн. Тэгээд яг админууд нь бас аюу итгэвтэй. Тэгээд ерөөхдөө за дараагийн тоглолт болоход D3 ч гэдэг юм уу те тэмдэглэчээд ийм байгаа. Яг тоглолтын үеэр болохоор мессенжерээр бас л бичиж өгч байгаа юм чи те. Одоо ингэж ингээсээ тэгээсээ гээл яг хөө мэдээж тэгтээ харж байгаа дандаа тийм өөдрөг талаас нь манайх шиг одоо юу гэдэг энийг зайлуулаач ингээл фокустай одоо явуул моол гэл инээтрээгээ тиймэрхүү уур амьсгал ерөөсөө байдгүй. Тэгээд ямар ч байсан нэг тэнд байгаа хүмүүснээс зураг авч оруулаад тий өнөөдөр юм байна, ордон дотор уур амьсгал юм байна гэдэг юм уу. Тэр талаараа надад таалагдсан. Гэхдээ мэдээж тэр олон сая хүнтэй улсаас нэг 100-аад хүн тэгж нэгдэж байгаа гэхээр үнэхээр бас цөөхөн тий. Тэр багуудын яг нийтлэг багийг дэмждэг хүмүүс бол байгаад байгаа. Спорт дээр бол бас цөөхөн юм байлээ. Монголд бас өнөөдөр энэ жил мэдэрсэн юм болохоор би одоо дээр ингэ энэ малгайтайгаа дугуйна явж байгаа байхгүй юу? Тэгээд яг замын хажуугаар гэсэн чинь нэг залуу манай юуныхаас гар мар даллаад тэгээ сая бас Улаанбаатар марафонч 5 сарын 23-нд болсон. Тэнд оролцож байсан. Би бас энэ малгайтайгаа гүйжсэн. Гэсэн урт талд нэг Вембигийн өмсгөлтэй залуугүйгээд тэгээд өөрөө ч бас Вемби шиг жоохон манисгаа бодоход арай нуруутай байсан баха. Урдгүйгээд байсан. Би хойноос нь очиад мэдлээ да гэж бодоод байсан. Дааж тэг хол гүйсээр гад бүр алга болоод гэсэн. Тэгээд таарч чадаагүй. Тэг яг бас нэг хөөрхөн тийм community айгуу дэжгөө одоо шинэ үеийн спортс фэнүүд бас үүсэж байгаа юм шиг санагдсан л да. Залуучууд тоглолт ирж үзэж байгаа юм шиг тэр хайд бас арга хэмжээгээр би бас нэг онлайн мэдлэг явуулж ирсэн байх шүү те нэг хэд удаа. Тэр ой дандаа хийдэг штэ те тэрнгүүр ирж ирсэн санагдаж байна. Нэг сарын 10-нд хийгээд идэв лээ 13-нд илүү. Нэг 2 удаа явуулсан байна. Зулаа за нэг ягаараа гээл тэнгүүт л. Тийм. 2 удаа явуулсан баха. Би бас нэг удаа явуулж ирсэн. Гэсэн бах те. Тэгээ ямар ч байсан юу айгу гоё. Би ч ирээд л удаагүй хаач манай багаас гээл тэгэнгүүтээ хүүхдүүдэд өвлөөгөн болцсон. Гэртэрч бэлэг өгөөл тэр чинь айгу гоё юм чи. Ямар гоё. Тэгээ уур амьсгал сайхан байгаад байгаа. Одоо идэвхтэй галзуу охтууд байна. Тэгээ залуучууд админууд байна. Тэгээл ер нь манай ахмах хүртэл байдаг юм шиг үлээ штэ. Буга РК их жаргал гэдэг. Оо тийм. Маань дүрсайх штэ. Тийм. Оо тийм. Одоо бас спорт фэн юм уу тийм? Бас нэг юмд очиж ирсэн л нэг ганц яриж ирсэн юм шиг үлээ. 78 оныхоо тэгтээ. Ааха. Тэгээд зулагийн яг захиалгатай асуултыг яхад одоо багийнхаа юунаас фэн клуб ч юм уу энэ байгаа хүмүүстэй цаашдаа юу ивэл зүгээр гэж бодож байна. Эсвэл санаа оноо ч юм уу тиймэрхүү юм та хэдэд байгаа. Заал нь бол байнга тоглодог байлгүй дээ. Заал яг тэгэл янз бүр л байна да. Тэг байгаас бас биш байгаа юм. 7 хоногт яаж ч нэг тоглож ивэл тэ уг нь. Тийм. Тийм шүү дээ. Цаг заавал яадаг гэхээс зааланд тоглох шиг гоё л да. Тэгээд хол байгаа бид нар чинь болохоор зэрэг нөгөө шилний цаанаас маружин долоолгоно гэдэг шиг тэгээд та хийж байгаа зүйлийг хараад байхаас биш тэгээд нэг хошуу нэмэрлээ тэгээч ингээч гээд өөрөөсөө оролцохгүй ингэж ингэж ерөөсөө бараг чаддаггүй. Миний хувьд бол тэгэхээр зэрэг та хийж байгаа зүйлийг хараад бас гоё юм хаяа нэг бөөнөр гоё байна да гэдэг юм шинэ жилээ хийх гэж чинь тэнд цуглаж тоглож үзэх гэж энэ төр ихэд бас гоё л санагдаж байдаг. Тэгэхээр миний хувьд бол та хийж байгаа зүйлийг ямар ч үсэн группийнхаа хийж байгаа зүйлийг хараад хурал даган байсан гэдэг шиг тэгэл байж дээ шүү дээ. Тэрнээс яг нэг тэгэж за одоо та нарт их хэрэгтэй ингэх хэрэгтэй тэгээрээ энэ дээрээ гэсэн нэг айхтар зүйл хүсэлт бол миний хувьд бол алга. Тэгээд манай багийн ч одоо соёлын тэр юм уу биенийхээ хийж байгаа зүйлийг чимээг өхөн хараад тэгээд захын мушраа сууж идэг тийм төрлийн хүн болов миний хувьд бол.
Яг мань Чимбат ойрхон байсан бол хоёлоо зүгээр бас юм солиоруулж байгаа ингэж алж байгаа. За одоо нэг ийм үйл ажиллагаа балааруулж байгаа зүгээр. Тэгэх эрдээ байвал нэлээд идэвхтэй байх хоо. Дугаар сууж байгаа хүмүүсийг чи юм дугаараач гэж яд хэлэх байх. Бас тал дээр бас тэр менежмент тал дээр бас хоосонгүй. Тэг яг аргагүй нэг хол байдаг болохоор тэгэл үзэж харахаас өөр угаасаа хийгээд байгаа юм байхгүй болохоор тэгэл. Яг одоогийн яг явж байгаа юм хэдэг үйл ажиллагаа их таалагдчих шүү дээ. Жил болгон одоо ойн баяраа хийж чинь тэгэл шинжлэлээр бас хүүхдүүд баярлуулж чинь бас сайн үлсийн аян баянд оролцож байгаа шиг харагддгийн тий. Тэрийгээл цаашдаа хийгээл одоо юу яагаад чи Монголд энэ одоо NBA-гийн одоо хэдэн банк гişүүд хооронд тэмцээн гусалгаа шээ. Фэнүүд ээ нөө. Нью-Йоркийн фэнүүд юу гээл те. Заавал 30 мөч биш нэг явах те нэг тийдэж байгаа л. Гэтэ 3-3 дээр манайхан ч бас ороод нэг спорт гэсэн хувцснуудтай юм аваад байгаа харагдсан шүү тий. Нэгдүгээр өрөөлөө хоёрдугаараар тиймэрхүү юм аваад исэн санагдаж байна. Тэр чинь баг нэлээд жил юм тий. Тий. Спортын ийм фэн клуб гэдэг юм уу ийм групп Facebook групп одоо юу гэдгийг хэр их байна. Талд ингээд бас нэг ингээд тусдаа ингээд бас хийдэд байгаа юм тий. Хоёр баярч. Тий ямар ч хоёр бол байгаад байгаа. Нэг админ хэмжээ нэг авах уу? Тий нэг нь бол ямар ч байсан зүгээр хүмүүсээ хамаагүй чөлөөтэй авчдаг юм шиг байсан тий. Тэгээд нэг ах уу гэдэм хогшин. Базар ярьч байлоо. Юу л нэг. Тэгээд би тэнд нэг орчихгүй юу? Би нөгөө тайдиглим бах гэдээ орсон чинь 100 дахь гишүүнээр ороод тэрнийх нь. Тэгвэл шинэ групп юм байна. Үгүй яг нэлээд хэлсэн юм. Олж юм. Тэгээ нөгөө манай спонсорыг орсон чинь би 100 дахь нь болж хараа. Тэгээ нөгөө чинь админ над руу бичээд баяр үрээ та манай группийн 100 дахь нь боллоо. Та пүүз авах бөмбөг авах уу? Пик бренди юу гэд. За би одоо пүүз юм чи бөмбөг авчи гэдэг. Бөмбөг авч ирсэн. Зөө. Тэр чинь зулаан болоод хайд чинь өөр групп болоо. Би юу вэ ч хэдэн групп юм бэ? Тэгээ бөмбөг хадгалсаар гэдэг хөөрхий бүр тоглогч юу илэгчдийм билээ шүү дээ. Аха. Та энэ сая драфт дээр ер нь юугаа харав мэдээлэл байна уу? Хоёр төвийн тоглогч бас байсан тийм. Нэг нь өвдөгний юугаад гимтээчсэн гэдэгчс тэгээд юу болох юм байгаа ч тийм бүүмэд. Нэг нь яг нэлээ хөрхөн биерхүү нөхөрөөс тийм. Тэгээд нэг амар амжилт бол одоогонд бол хүлээхгүй байна шүү дээ. Нэг 2 жилийн дараа нас л юу болох юм. Тийм тэр гимтэлтэй нөхөр нэр бас гимтэл гайгүй болоод ирэхээр цаг хугацаа бас байна да гэж тэг санагцсан шүү тий. Бас тэр блог хийж байгаа хайлайтыг хаарсан чи ер нь яг тоглоод эхлэх юм бол би тэр хоёрыг хайж байгаагаар хөө амтаа ороод ер нь блог дулаал госоодох юм шиг санагцсан шүү тий. Хамгийн гол бэмбиг бодлоо арай илүү махшилтай юм билээ л тий би юу цаа тий. Өнөөдөр чинь бас юуг өчтөрөөс илүү тэр нөгөө манай Японч Хачимураг сонирхож гэсэн бэ үү? Тийм үү. Миний гар Хачимура гэж байгаа оронд тэр Нью Орлеансын Мөрфиг аваад их гой сонголт байгаа юм да. Тий. Мөрфи ч сая өнгөрсөн үйлрэл баг 25 оноод унжилсан. 3 сая шилдэг. Хачимура ч бас хорон гарч шүү дээ. Наад Хачимурага монголоор ингэж хачин мөрөө гэж тий. Хачин мөрөө. Бас нэг мөрөө орон гараа худлаахаа. Чимээрээ эсвэл бүүлс байсан мөн билүү? Эсвэл Элейт тоо тий. Вашингтонд байсан. Вашингтонд байсан. Танд байлуу. Тий. Вашингтонд эсэт. Яг Япон фэнүүд ихтэй л болох байх л та хэрвээ Хачимураг авчаал. Тий. Тий. Тэгээ манайх тэгээд ямар драфт дээр нэг алдаа хийгээд байдаг биш тий одоо тэгэл. Алдаа хийсэн шүү дээ. Сүүлийн Бинбанямигийн өмнөх драфт бол даалтаа хийсэн шүү дээ битүү. Тий. Тий нэг нөхөр нөгөө бүр нэг жоохон болохгүй үйлчлэгээ тэгээ хасагт. Примо. Соохон байна тий одоо Жереми соохон. Манай Волкер ч бас хаана очив? Евролиг явцсан уу? Волкер явсан бүр G-лиг рүү орсон бас тэгээ бүр байхгүй болсон уу? Лони Волкер бол гоё тоглож байсан таалагдсан. Хурдан тий.
Тийм ордон тогт тесрэлттэй шид чинь. Тэр нэг хин алга болчихлоо. Бүхэн жоох хэцүү. Тэр нэг хөгжлөлийг орж ирээд болчих өө Спурстэйсэн. Брайан Forbes биш. Нөгөө 17 Jonathan Sims тэр мэр гинт тэр бас нэрээ гоё гар байсан да. Sims Манайх ч тэгээд зарим тоглогчдыг бас тэр давуу талаас харуулж өгөөл үн хүргээд тэгээд амьдрал хоол олж тэ яв гэл явж тэ. Одоо тэр Самрлыг дээр нэг солонгос нөхөр И Хёнжун гээд харин тийм гинэ. тэр Спорс Самрлыг тоглох юм байлээ. Харин тийм гин харлаа. Инхиод модыг чинь бас нэг Спорстэй байчаасаа гэж бас зур гордлох ч юм уу тийм юм бас харах юм байлаа. Одоо тэр спорт айлж байгаа арын дадуу одоо ингээл хорогдох хэрэгтэй шүү дээ. Би байсан бол аль хэдийн баг даргаа яа наач манай дүү аав 8 ярьсан байгаа. Тэр ажил нөх биш байсан. Тэгж нөлөөлөхөр хүч одоохондоо хэцүү байлгүй дээ. Би бол шурган шүү дээ. Орой ахаа би пиццандаа тэ захирлаа гоё пицца авч. Тэгээ наач чи авчвал манай энэ плед нь орлого монголчууд ихснэ наач бас мөнгөө одоо тэ хойлоо 50 30 гэлээ. Гоё ярина шүү дээ бас л нэрээ. Наад чинь дагаад өмсгөлэн зарагдана чи плед бай. Тэгээд хоёрын гоё монгол рестораны чим бас ярих хийвэл ажил байгаа. Тийм дураараа тий. Тий. Би яг ер нь зөв гадаад байгаа хүмүүстэй нөгөө гэрте харих зам гээд одоо ер нь бас 20 оноос хойш хийж гин сая ковидын үеэр жоохон завсарлаа дунд нь тэгээд яг гадаад байгаа хүмүүстэйгээ ярилцж хахад хизээ Монгол руугаа ирэх гэж чинь тий яг юу амжуулчаад ирэх гэж чинь гэдэг нэг тиймэрхүү юу байгаа. Сая бас тэр спорт ажиллаж байсан Монгол залуу гэхэд ямар ч үсэн ирсэн гэж яах шиг байсан. Их орондоо тавтай морил гэдэг нэг пост оруулсан харагдаад байсан. Тэгэхээр та нарын маань хувьд ер нь юу амжуулчаад хизээ Монгол руугаа ирэх гэж бодож байна. Эрдээ. Би одоо түрүү хэлсэн. Яг бол яг тэд идэж хэлээд бас жоохон эвгүй л байна. Монгол бас жоохон юу ах шиг битээ бас одоо өвээгүүл ах шиг байна шүү дээ бас аа. Ихтэй ах ба тэгээд эзний цагт очихлоо л үү дээ. Аха. Ер нь бол эрхчлэгээл сунгаад яваад байна. За тэгээд бас яг тэгтээ очивол бас яах вэ? Божнуулах байхаа би ч бас л. Божнуулаад гэж боддог шүү дээ одоо. За болчлаа нэг юмрхүү тавчхан. За тийм ээ. Миний хувьд бол ерөнхийдөө гараад удчихлаа. Тэгээд надад хоёр сонголт лсэн. Нэг бол Японд одоо үлдээ тэр чигээр амьдрах үгүй бол өөр улс руу очиж амьдрах гэх. Тэгээд би бол технэртэйгээ ярилцж байгаа л Америкийг сонгосон. Тэгээд ер нь бол Монгол руу арга буцах байхаа. Ер нь ч ер нь буцах байхаа. Тэгээд яг Монголын одоо амьдралын юунаас тэр цогцохгүй байх. Тэр төвчрөл юм бол тэр арай болохгүй байх гэж хүүхдүүдэд бас хүүхдүүдийн ирээдүйг харсан ч гэсэн тийм. Яа арай л болохгүй байгаа учраас ер нь бол Монгол руу буцахгүй байх. Тийм бас хүмүүс гэрүүлүүдээ өөрсдөө тэгээд яг хоорондоо ярьсан хүмүүс ч бас яг тиймэрхүү байгаад тий. Тэгээ манай гэрийн ихэнх нь Америкт идэг байхгүй. Тэр энэ ч нэг суршаад гэр бүлтэйгээ харах юм байг л наширч ирсэн. Тийм байна. За миний хувьд бол хүүхдүүдэд дагаад тэгээ баг эндэл байх болов хүүхдүүд эзээ одоо том болж гараас гарна гэдэг нөгөө тиймэрхүү байх. Тэгээд бүх зүйлээ нөгөө нэг энд яг ингээд тэгээс нэг хэлсээр хагаад энд нэг жоохон хөлөө олоод ирчээд одоо Монгол буцхлаар Монголд очиод дахиад эхлэх гэхлээр дахиад ингээд бүх зүйл хинээр эхлэх. Дахиад нэг 5 жил 10 жил шаарддаг жиж ингээд байр суурь олох гээд ингээд байгаа учраас ер нь бас өнөө маргаастай ямар ч үс явахгүй мэдээж болчиход байна. Тэгэхээр ер нь бол ямар ч үс нэг хүүхдүүдээ нэг 10 жил төгсөл ч юм уу. Манай багууд одоо ингээд баг сургуульд явж байгаа. Тэгэхээр ядаж нэг 10 төгс оюутан болгочоод ямар ч үс явах л байх те. Тэр бол явах нь тодорхой. Зөв нөө Монгол яс тавьдаг газар уу гэдэг шиг тэр нэг бүр айхтар хөшөвчөөс өмнө нэг очиод нэг гоё
тайван амьдрах одоо нэг юм. Одоо гадаад байгаа хүмүүс бол ялангуяа яг сайн мэдж байгаа. Монгол юугаараа илүү гэхлээр зэрэг ерөөсөө эрх чөлөөний мэдрэмжээр л илүү шиг над санагдаад байгаа байхгүй. Дуртай газараа зогсдог ч юм уу эсвэл зүгээр ингээд нэг хөдөө гараад аялахад хүртэл тэр нэг миний газар дээрээс яв гэдэг зүйл байхгүй те ингээд явдаг. Европ гадаад ер нь бол бүх зүйл ингээд минийх чинийх болохгүй гэдэг ийм юмд явсаар хагаад ингээд жоохон хайрцагт орсдог бол монголчин бол жинхэнэ задгаа сэтгэдэг учраас гоё чөлөөтэй тэр нэг гоё одоо тэр нэг их чөлөөтэй мэдрэмж нөө чий зүрийн амьсгал энэ бол үлэгжил байна. Цэлээс нь тал ингээ хармаар байдаг нүүрэн тулсан мод ингээд нэг хан шиг босчоод бас заримдаа ч бас стресс бухимдах юм байна. Одоо ингээ нэг сайхан цэлээс нь тал хараад жаргаж байгаа нар мандж байгаа нарыг хараад ингээд нэг тал дүр бэлж байгаа малаа хармаар энэ гоё юм байс. Гэхдээ гол одоо энд байгаа үлдчихэж байгаа гол зүйл нь бол ялчгүй л нөгөө энд нэг 5 жил 10 жил ингээ хийгээд сурцсан ажил дассан амьдралын хэв маяг одоо бүх зүйлээс арай салахад арай бэлэн биш байгаа учраас тэгээд эндээ л байгаа юм да. За ямар ч манай Spurs-ийн фэнүүдийн хувьд бол сайн мэдээ гэх юм бол энэ 3 улсын хүмүүс нэг хэсэгтээ очиход байж лах юм байна. Тэгээд хэрэг болов энэ гэдэг тиймэрхүү талаас нь ярьж байгаа. Ирэхээр бол хэлээрээ. Тэгээ яа Монгол руу бас виз гарахгүй нөө гэж. Чамд магадгүй. Их болохгүй биш л хийж явахгүй. Монголын виз чинь чанга болох юм. Тэг яг манай хагас яг Америк руу нүүлээ гэлдэж чагаад манай Японд байдаг найснаар баг итгэж хүрхгүйс юу вэ одоо энд 10 жил болчиход бөөрөөс хэлэх нэгчтэй. Юу хийж байгаа юм бэл гэлдэгчтэй. Бид хоёр хоо үедээ зориг гаргаад ирсэн эхний нэг жил мэл бас ямар навшаа хийчихвэл гэж бодож байна. Өдрөгөө хөлийг хорог хийчихв юм ярьлаа. Тэгэл яг харахгүй яг шинэ амьдралыг шинээр яг л бүх юм шинээр эхэлдэг айгүй нэлээд бас чангал идэх юм билээ. Тэгэхээр хэлний бэлтгэлээ угаасаа юу байсан байл үү дээ. Угаасаа англи хэлний нөгөө төвчин юм угаасаа байсан байл үү дээ. Наашаа ирэхэд бол манай ихнэр Харвардд ажиллахаар болоод тэгээ нөгөө зөвшөөд ажиллаар хурцчихсан байхгүй. Угаалаач. Би тимийн яриг сонссон чи би бас яг гэр бүлэрээ хад яг бид нар чинь 18 онд Монголын үе гээл тэгээ 19 онд очсон л доо. Тэгээд яг тэр үеэр чи бас нэг Солонгост 10 жил болсон. Австрали явах уу, Америк явах уу, Монгол руугаа буцах уу гээл бас эргэлзээд гол нь би жоохон эргэлзээ болохоор дахиад нэг газар очиж тэгээсээ ихлээр дахиад хэл бас мэдэхгүй дахиад бүх юм доороос явна гэхээр гаа нэг тиймэрхүү бодцоо. Тэрнээс биш яг өөртөө шилж амьдрах уу гэж бас тухайд бол жоохон ярьж лээсэн. Би бас боддог яг бодож ирсэн юм байна. Ер нь бол Монголдоо сайхан амьдраад бусад орнуудаар зүгээр аялах амарх байдлаар яваад тийм амьдралын хэв маяг л байвал ер нь их оронтой байгаагийн одоо бас тэр юм шүү. Тий аялж үзээд боломж харуул тий амьдрах гэж бас аялах гээд явж байвал жуганд гоё л доо. Би болохоор яг одоо иймэрхүү подкаст хийгээд одоо бид нар ялангуяа энэ дотор групп дотор чинь бас янз бүрийн зөндөл хүмүүс байгаа зүгээр гол нь энэ дотор ямархан хүмүүс байна гэдгийг таниулаад тий энэ нэг ийм ажил хийдэг иймэрхүү залуучууд ийм үзэл бодолтой нэг хүмүүс байгаа юм байна гэд тэгээ манайхан бас ээлжилж орцоож байгаа жоо би нэг юм мэддэг болоод ап бол бас зүгээр юм болов гадаадд байгаа ч гэсэн хоорондоо холбоотой байдаг тий тиймэрхүү талаас нь харж байгаа. Тэгээд бусдыг бас ингэж гоё холбох зүйл хийж эхлүүлээд ингээд бас нэлээд олон жил болсон байж тээ. Тэгээд бусдын төлөө хийж байгаа гоё зүйл хийж байгаа юм бат бас баярлалаа. За тийм манайхан өөр нэмж санаа оноо яриа хөрөө юу байна өнөөдрийн хувьд? Би бол нэг ерөөхий асууя гэж юмудаа ярьчлаа. Шинэ спорт чи эмэгтэй юунд байдаг юм уу? WNB-д баг байдаг юм уу? Байдаг л үү? Байсан шүү дээ. Сантоны Silver Stars гэж баг байж байгаа. Тэгээ одоо энэ нөгөө Euro нүцсэн шүү дээ. Тийм баха. Юу лээ? Залуу мартчихлаа. Одоо нөгөө AG Williams эдрийн тоглолт, AG Wilson эдрийн тоглоод байгаа багч шүү дээ. Энэ эмэгтэй хэдэн багтай арай тийм юм уу биш ах уу? Нэг 10 20 л байдаг л үү дээ. Хөлөмгийнх бол манайхаа нэлээ спортс гэл хайхаранда гараад ирдэ шүү дээ. Хөлөмгийн баг нь. Эмэгтэй лиг нь хэдэн багтай Америкийн?
ChatGPT-гээс очих. Арайс ийм 30 мөч байхгүй хаа гэж бодож штэ. 30 байхгүй шалахгүй шүү дээ. Хэлэхгүй нэг 18 авчаад л гэдэг юм лөө. WNB. Танаа байгаа газруудад энэ хүмүүс спортоор хэр хичээлж чинь ер нь хэр цаг зарцуулдаг юм шиг байна. Ойр хавьд та нараас өөртөө За Чимбал солонгосыг мэдж байгаа л үү дээ. Алхдаг гүйдэг Япон солонгосчууд л аа. 15 баг гэдэг юм биш юм хтэй. Тань тэр явцлах. Лас Вегасын баг. Спортсын баг чинь Лас Вегас руу нүүсэн. Солонгосчууд бол юундаа бол бейсболдоо бол хамгийн дуртай. Дараа нь хөл өмбөг сагсуул нэлээ хойгоор л ороод байна да. Тэгэл Япон солонгосчууд бол мөнхий л ахаад алхаж идэг гүйж идэг энэ. Эдгээр урт наслаг иж идний эндээ байдаг хөө бас. Тоонал. Саксны шийд бол хоосон байх юм биш үү ер нь бол. Тэгтэл гарууд бас ер нь нас бас монголчин болохоор 40-оос дээш бол яг л маструуд ч юм уу яг л юу хүмүүсгээл илүү тэгж яхад гарууд бол солонгост бол хөнгөн шингээ одоо гүйдэг мүүдэг тал дээр бол бас л айхтар. Заалмаал ч гэсэн харахад. Европ руу бол нэг тэгж айхтар сакс макс өчргөө нөгөө номер 1 биш учраас тосгодод ч юм уу одоо хотуудад бол хөл бөмбөгийн юунууд бол зөндөө талбайнууд бол зөндөө байна. Сакс мэдээж байна. Гэхдээ тоглож байгаа хүмүүс нь яг л нэг сонирхолтой хүмүүс нь л очиж тоглоно гэхээс нийтээрээ тэгж амар гоё. Нэг нэг харьцангуй бага. Европчууд бол харин спорт юм хэмээн дандаа нэг гүйлт алхалт одоо спортын том юм нэг цэцэрлэг түрээлэнгүүд дээр очиж юм хийж байгаа нь бол харьцангуй их болсон байлээ. Их болсон байлээ одоо. Намайг анх ирж байхыг бодоход бас илүү л болж байгаа шиг байна шүү дээ. Би ч өөрөө Монголоос гараад бас нэг 10 жил болж байгаа учраас Монголд намайг 10 жилийн өмнө байх үеийн гэхийг бодох юм бол европчууд хажууд нь бол хамаагүй спорт гэл юм шиг байл. Америкт одоо гараал одоо шийд байдаг үл одоо бодвол. Тэр нь бол шийд бол маш их тэгэл залуучууд бол сагсааж тоглоно, хөлбөмбөг, бейсбол, гүүгэл ер нь бол бас нэлээд тийм биеийн тамирын юугаар хичээлж байгаа хүмүүс айгүй харагдаж байгаа. Тэр годрны шийд нэг зүүн юу байх гэдэг нэг ийм ганц ингээд нэг шонтой тэгснэ жижигхэн самбартай нэг өргөн ийм царган ийм нэг өргөн байх юм анзаараад тахад. Янз бүр заримуд нь бол яг стандарт зарим нь нэг жоохон гажигтай юм шиг санагдаад байна шүү дээ. Яг ийм том ийм зэлот юм яг нэг жоохон нэг ийм нэг тийм самбартай. Тэр ямар өчтөл вэ? Дээдлний бөөрөнгийн нэг юм жоохон тийм машины цонх шиг. Гэтэ би тим шидэн дээр ерөөс тоглож байна. Манай энэ хэвд бол яг л стандарт л юмнууд идэв юм. Ингээл энд идэг биш тэгээ энд байна юу харж байгаа. Дандаа нэг сэн нэг машины цонх шиг жоохон самбартай. Яг би эртэг дээр юугаасаа юу талаараа жоохон контент яваасаа гэж бодъё. Одоо хүмүүс саксыг бол нэлээ юу хийгээд байгаа шүү дээ. Одоо тэр юуны мөн илүү юуны зөвлөгөө солонгос элект гэдэг нэг солонгос эргэж авчдаг чи хэм билээ нөгөө Жон Тэпүн үү? Тэпүн тэр мэлчиг гэл яг энэ хэрэггүүр нэгийн эсрэг нэг мэг хийгээл намаа амчхуу гэл ерөн зөв харж байхад яг тиймэрхүү чи өөрөө бас спортын мастер хүн байна да. Тэгээд саксны тийм гоё контент хийгээд байвал мэдгүй манус шиг тийм саксан дуртай хүмүүс бас үзэл баймар санагддаг. Гэхдээ яг наач очичоод хийнэ гэсэн энд яахгүй гайхгүй. Яахгүй. Тэр одоо тэрийг хийлгэж бол би одоо хүний хулгайлцсан юм шиг болохгүй. Би одоо тийм найм дургу болохоор ч одоо. Үгүй арай өөрөөр л. Тэгээ миний өөрөөр юу байгаа надаа өөрөө бодсон юм байна. Одоо яг US корона гарахад манч нэг AD Must Talk Live гэдэг хүмүүсийг урьж ярьдаг байсан. Дандаа бас одоо домгуудыг тий. Сагч тий. Тэр одоо ер нь их одоо юуны их үүсэр болчихоо гэж бодоод байгаа шүү дээ. Одоо энэ Game Day podcast янз бүрийн ингээл уурал би тэрээс хүмүүст айгүй сайн хүрээл айгүй гоё нэвтрүүл одоо лайв тий. Уурал дандаа манай мондгууд сагслагж ирсэн. Би ч өөрөө тоглож ирсэн учраас асуулт нэг бас их гоё тогоонд нэсэн учраас хүмүүстээ таалагдсан юм шиг үлээ. Одоо тэр Америкт байгаа пүүзний оргил ах орж илаа тэр солгоо 140 50 оны тэр ариун бол солгоо ариун бол дах
тэр дээдлигийн одоо болор гэдэг Америкт байгаа ах мах дандаа одоо бас хуучул орж исэн. Коронавигоор ч яг хоригдсон хийх юм байхгүй. Тэгэл тэрнээс хойш подкастууд амар их болчихлоо шүү. Одоо янз бүрийн юмнууд өөрөө яг ярьдаг. Арайч хөрөш. Юм хийх гээд жон контент энэ хийх бас заав их ордог учраас тэгэл бас зориул хийхгүй бол бас хажуугаар хажуугаар хийх нэхлээр бас хэцүү байд юм а тий. Би бол тайдыг бас тэгээд дараа нь нэгэн тал гадаад байгаа хүмүүстэй зүгээр өөр сэдвүүд дээр бас цаг зав нь болвол ганц нэг орж ирж тий. Одоо би бөмбөтэй бол аяллаа талаар гэж харж байхад яг бичлэгийг харж байхад үнэхээр бас сүрдмээр гоё газараар яваал ингэнгүүт энэ манайхаа ч одоо бас сайн аялдаг болсон шүү дээ тий. Тэгээд сайн муу гэл янз бүрийн юмнуудыг бас нэг асууж ярих юмсан гэж бодож байгаа. Болно шүү дээ нээлттэй би ч одоо энд яг тогоонд нь уцалж байгаа хүн учраас тэгэл хаа сайгүй л энэ нойлын асуудал чи ганцхан Монголд байгаа юм биш шүү дээ. Тэгэл бас энэ тэмдгүүл байна. Тэгэл сайнаас нь муу хүртэл сайныг ч харж ийн муугийн ч харж ийн дундуур нь туулаад явж ийн тэгэхээр бас ярил гоё юмнууд бас боломжтой шүү гэх юм. Тий. Тэгэл Америк солонгос гэж бүгднгээс нь л яриад харьцуулаад гэл тиймэрхүү бодолтой байгаад байна. За төгсөлтөнд үл юу яа? Ирэх жил бага ер нь одоо яана гэж бодож байна шүү. Юун дээр солиосаа сэлгээсээ ягаасаа гэж хүсэж байна. Ирэх жилийг юу гэж харж байна? За тийм явсаа. Ирэх жил болдог бол Fox-ыг явуулаад Harper-ыг яг гарааны холбогчоор болгоод тэгээд Keldon Johnson, Barnes одоо энэ Kelly Olynyk ч гэдэг юм өндөр гэрээтэй хүмүүс байгаа шүү дээ. Нэмээд дор дэм селегч авчирганд нь явуулчихж байгаа байхгүй. Тэгээд болдог бол Trey Murphy ч юм уу нэг бол Kevin Durant бас байж болж дээ. Durant-ийг авчирч ирсэн 2 жил байлгаад хамгийн гол нь Durant-аас би одоо тэр дундын шидэлтүүдтэй яаж оноо авдаг тэр шадрыг нь сураад авчвал ирээдүйд гоё болох л гэж бодож шүү дээ. Тэгээ нэг гоё төвийн тоглогч нэмж авмаар юм шиг санагдаад байгаа. Корнет бол яг гайгүй гэхдээ яг бас хангалттай тийм самбарт бол яг найдвартай хүн бол биш гэдгийг сая л харчлаа. Сүүлийн OKC-ийн эсрэг авныг гоё блок хийснийг стооцлол маш муу тоглосон шүү дээ. Тэгээ Keldon Johnson болоогоосаа таалалстай уучлаарай гэж хэлээ. Jeremy Sohan бас явсан амар баяртай байгаа ш. Тэгээ Jeremy Sohan байсан бол тэрэнд чинь бас нөгөө rookie гэрээнд дуусаад бас гэрээ ихгүй болохгүй тий. Тэгээ Sohan-ыг явуулсан маш зөв шийдвэр байсан гэж бодож байна. Нью-Йорк. Нөгөө нь род маш үсээ бодцсон байдаг мөн үү? 18-т. Момо. Нью-Йорк. Нүцгэн авраг авчаа ширээстэй таагалзаадсан. Цаадгач аль нь ч авраг авсан финал гараад ирсэн юм бүгж аавна гэдэг. Тэгэл үжсэн шүү дээ. Нэг л би юу хэлсэн ч өөцөө тийм байсан юм чи. Тэгээ угаасаа багийн ирээдүй бол тодорхой болсон шүү дээ. Harper, Castle бас Wemby 3 тий. Тэгээд тэр 3 дээр дахиад нэг гоё хамгаалдаг тоглогч хэрэгтэй. Нэг самбарын тоглогч ирчвэл ирэх жил бол дахиад аврагын төлөө гараад ирнэ л гэж бодож байна. Би бас тэр Carter Bryant-ийн нэрээ бас тэр одоо rookie алдаанууд гэх юм уу тий. Уг нь гаргаад байгаа. Тэгэнгүүт жоохон жижигхэн юм дээр хэрэггүй алдаа энэ төр хийгээд ийсэн шүү дээ. Гэхдээ ялчгүй тесрэлттэй болохоор бас их гоё орж ирэл тогтж байгаа хамгаалж байгаа тэр юмнуудыг харахаар нэлээ бас дажгүй болоод ирээд одоо эхний ээлжинд сэлгэнээсээ тийм нөлөөтэй яг дараагийн тийм чухал хүн болчих болов уу гэж бас найдаад байгаа. Би хөгжилч ихсэн өөр юм байл шүү дээ. Тэгээ сая драфтаар бас 2 өндөр ер нь авдаг айгүй зүгээр санагцсан. 2 гэдэг чинь бас тэр нэг нь яг тэр бэртэл хэмтлийн асуудал нь гайгүй болчвол гээд жоохон хоошоо тавьж болох ч гэсэн ер нь уруутай одоо тэр айлыг харж ах чинь Wemby эсрэг гээл бас OKC 12-оор тэр Mara гэжсэн нөө ингэжсэн нэг нөхрийг өндөр нөхөр авсан шүү дээ тий. Тэр манад ер нь бас ялчгүй Wemby суусан үед хасах руу их ороод исэн болохоор тэр тал дээрээ бол нэлээ ажиллачаасаа самбар бас нэг тусалцдаг авчдаг гайгүй тийм хүнтэй болчоосаа гэдэг тиймэрхүү бас хүлээлт байж л байна. Одоо юу дуустал тий солилцоо юу болох нь.
Тэгээ дараа жил наадам даан чол байна да гэдэг шиг өдөрлөг хэлхийг дахиад хүлээж эхэлж байгаа шүү дээ. Харин хүлээж шүү дээ манайс тэгэл. Тэгээд дороо юм уу тэгэл саяхан л юу хийжсэн ингээл аврах. Дороо юм уу нэр. Дараа. Саяхан шал арчаал зайлуулжтэй дижантагийн үед чинь бас хэцүү л байлаа шүү дээ сүлдээ. Тэр озон явахгүй дижантай явахгүй сүл манайхан зайл үзэл байгаа хэрнээ зайлуу тэгэл хожигдоо. Тийм үү. White-га явуулчихаар бас гайхажсэн шүү. Айлын солилцоор орохоор явжсэн шүү дээ. Дэрэг White-тэй би нэрээ Лоурэ музейнд Парис явж байгаа таараа зураг авахгүйсэн шүү дээ. Оо тийм. Хэр өндөр байна? Надаас за би 1 м 80 орчим. Тэгээ бид хоёр ингээд хамт ингээд зураг авахуулаад би ингээд хазаахад ямар ч үс нэг чихнээс нь лав доогуур байлаа. Тэгээд тэгтээ бас зургийн өнцгч өөр шүү дээ. Тэгээд ер нь бол бас нэлээд өндөр л юм байлаа. Нэг хэд юм бэ? Нэг 2 м хавцаа 2 м хавцаал юм шиг байлаа. Оо гайгүй зураг даруулчих л гэж байна уу? Даруулж гайгүй даруухан л явж. Яг нөгөө олимпийн үеэр ихгүй. Би нөгөө хаашаа олимпийн саксны тоглолт үзчихээд тэгээд бас хүмүүс аваад нөгөө аялуулад Лоурэ музей дээр явж исэн чинь. Дээдлэгт Монголын дээдлэгт тоглоод байсан нэг залуу бас хамт аялал явж исэн. Тэр гээд хүүшиг тэр хэм бэ тэрийг хардаа гэж ингээ харсан чи дээрх байт явж. Тэгээ гүйж очиад. Оо цагаанаа гэж бүгдээ зураг авах болсон тий. Оо цагаанаа явж гэл тэгэл очиод бүгд зураг авах болсон. Инээгээл нэг юм хүүхдийн тэрэг төрсэн хүүхд түрээ явжсэн тэгээд. Вагийн ханаг экстэй таар зураг авсан. Чи бас гоё таарад үдцсэн биш үү? Бас үтсэн. Яа ирчил гоё болох уу тэгээд шинэ авсан тоглогч нар маань бас гоё орж ирээд. Тэгээ манай сая байсан залуучууд маань улам туршлагаж яа тэгээд одоо дахиж тэгж би энийхээ нуруу пасс мас өгөхгүй болоо те. Гоё болно шүү дээ бас хөгж шүү дээ гоё болох бах. Аа. Тэгж ихтэй л байна. Харин тийм манайс бол жаргаад байгаа шүү. Энэ жил бол үнэхээр жаргаж л үзлээ нэ. Оо жаргалаа шүү дээ. Гоё л. Хаагаж үзлээ шүү дээ. Харин сая сүүлд нэг спорс гэсэн бөмбөр хийлгсэн тэрнийхээ ижидийг айхтар үзэж амжаагүй. Сүүлийн тоглолт нэрээ авчираад. Тэгээ одоо ирэх жил бол бөмбөрөөнүүдээ л ээжтэй. Вембигийн нэг юу гэдэг шиг. Тэ. Тэгээд байж хастаа. Эртээ юу гэж ядчих та ирэх жил. Оо тэгээд энэ жилийнхаа одоо энэ жил гоё байлаа ш тэгэл. Одоо арын албаныхаа одоо юм бодож байгаа илүү дээ тий. Гэлдэ мэйл один нэг олиггүй один нэг мэйл явуулаад тэр гэлдэ мэйл одоо асал чанга штэ. Манай арын албаны Монгол одоо мэдж байгаа илүү дээ үзэж байгаа илүү дээ тэр одоо. Арын албаны нөгөө бүр албан дээр байгаа юм шиг л. Тэ. Одоо тэгэл ингэ би бацсан бас одоо багууд бол шээс алж байгаа ста спорс ямар эвгүй. Одоо нэг туршлагатай нэг баг нэг зөвхөн авчил тэгээд бас гоё болох уу хараад ээжээ. Аа. Сая CP байсан бол хэр нөлөөтэй байх байсан гэж бодож таад. Нэг тим яриа бас явж ирсэн шүү. Гэхдээ нэрээ сонсонгууд их тэгж бодогцсон нэрээ бас юу л вэ тэр үн туршлага байна тий. Бас тэр нэг анх нөгөө Вемби дээр юу яадаг штэ нэг ингээд алтаа хий бэр гэж байгаа тэг бариулж ингээд нэг дундаа олгож яадаг тэр нэг бичлэг явж идэг штэ CP хажууд нь байж байгаа. Тэг яалч тэр хүний туршлага бас байсан бол нэрээ. Гэхдээ энэ цаадах чи өөрөө бас авраг авчвал тэр хүнд чи өчнөө карьерт нь хэрэг болох байсан да тий. Яг тэр 20 оны бариултанд хийхгүй байх болсон баг тий. Яа жанжтаач юу ярих вэ? Жанжин бол нэрээс та. Тэг ядч гүйж байгаа нэг алдаа аваад торгож шидэрчтэй шүү дээ. Манайч тэр 20 оног бол зүгээр өөрөөсөө 3 шицараагаа л алтаад барилдсан шүү дээ. Гэхдээ суугүйсэн оксиг яаж дээш нь гаргалаа. Үнэхээр бууж өгсөн Крис Паул бол нэрээ. Үнэхээр бууж өгсөн. Тэр жил Fox шиг бөмбөө хэлж гүйж ороод блоклохгүй зү. Fox уг нь одоо бас гайгүй туршлагатай баймаарий. Тэгээд тухайн үедээ бас тэгэл паникт орчдөг юм байлгүй дээ. Тэгээ уг нь гайгүй байчмаар л санагдаад байгаа өмнөөс нь бодохоор. Уг нь их гоё тоглогч тий. За характер байгаа байдал тэр нэг манай багч хормор. Тийм үү тий.
дааж. Хурдтай тий. Гэтэ Fox Hog бол манайх үгсийг баг барахгүй байсан байж магадгүй л. Тийм тэр аль тоглолт нөлөөр 8 оноо мөн юу. Тий. Явуулдаг. Фокс харин зөвүүн байгаамаа. Нэр нүт үнэг гэдэг залтай үнэг шиг зөвүүн. Яг тийм үед яг манай нэг Kevin Durant шиг тоглож хэрэгтэй байхгүй. Нэг эсрэг нэгийг найдвартай явуулдаг зоригтой шүү дээ. Хүмүүс надад бол Durant таалагддаг шүү дээ. Авид ирэхэд бол би тэхэм зааж өгнө доо. Kawhi Durant уу? Kawhi Durant гэвэл би бол Kawhi-г сонгоно. Би бас Kawhi юм байна. Эрдээ юу гэж бодож. За сонголттой. Чиний би ч нэг гэлжгийж жоох юм бас жоох тийм дуртай биш. За тэгвэл Kawhi ирэхээр боллоо ш. За хэдүүлээ цаг 30 минут дуртай тоглогч чинь Durant эцтэй ш. Тэгэхээр Веби. Эдиг сонслоо. Вембигийн. Тэгэл Durant бол нэр олон улсад л үнэхээр коронавигоор нэг Японд юу болсон ш, олимп болсон штэ. Тэгээ нөгөө гит тоглох Франц хожигдсон штэ, Америкч. Тэгээ аврагын дахиад гарч ирсэн штэ Францтай ч нөгөө финалдад олимп дээр. Парис бишээ нөгөө Японд нэг юм болсон доо коронавигоор 23 онд илүү. 21 онд. Тий 21 онд. Токио. Тий. Яа, тэгэхэд Durant дээр үнэхээр олон улсын тоглогч үнэхээр нэрээ. Бас ширж илээ шүү дээ Америкийг бол нэрээ. Америк Франц хоёр л ер нь үзэх юм шүү дээ. Сая 24 оны олимпиадаар гэсэн тэгэл Америк Франц хоёр л үзлээ шүү дээ. Durant зүгээр ширж илээ нэрээ. Гоберт Мобертийг бас хамгаалал. Үнэхээр шилдэг. Тэр за юу ярих вэ? Одоо авгуудч одоо. Одоо авгаа явах оройтлаа юм Durant. Одоо 40 хүрлээ. Одоо яана одоо. Мөг гэдэг одоо амьдралаа бодохгүй л арай л мог гяндажтэй цаач бас. Одоо чанчунд явж байна. Хаана явж Аа? байна? Одоо чанчун гэдэг хаана явж байна? Нэг газар шаханаар би шараа явж байгаа л үү дээ. Бас ч яг ингээд яг таах нүдрүү ихэлж харахгүй гөлөн гэдэг бас эвгүй шүү газар шиштэй. За дуусах юм манайха. Хэдүүлээ бас өөрөө ярьчих цаг 30. Сүүлдээ хүмүүстээр гоё шээ. Тэр түрүү тимийг хилдэг амартай биш. Шимбаа наадахтайгаа ойрхон тэр бүр яа тэр бүр яг нэг манай Монгол зан явсан шүү дээ. Наадахтайгаас хоол яваар наач хөгийн гар шүү. Йоо брэм ноцтой болж ирсэн тэр бол. За та бүхэнтэй тэгээд танилцахад сайхан байлаа. Сайхан бооллаа. Европоор ажиллаж байхаар бол тэгээд яри гэдэг шиг тэгээд холбогдороо Европын зурагчтай хэлгээд пэйж байгаа тэгээд холбогдоод ер нь гэр бүлэрээ найз нөхдөөрөө хамаагүй те бас Европоор хийж ажиллаж байгаа болоод бас нэг Spurs-ийн чинь гишүүн энд нэг ийм ажил хийгээд авч явж байгаа шүү. Ямар мундаг юм. Би ч түрүү жилиг очиж төгсөн л да яг нөгөө бөмбөтэй холбогдоод тий. Яг жоохон хөтөлбөртэй бас авчихсан. Тэгсэн. За баярлалаа. Манай тэгвэл ямар ч байсан ингээ шүн өөрөө. Одоо цагууд нь хэд болж байна нэрэ наа чи? Солонгост 333 минут. 3 ямар гоё тоо. Америкт болж. Манай энд шөнийн 2:33 болчихсон. Яа. Онтож ямар. Манай энд өглөөний 8:33 минут байна. Шинэ өглөө хэлж. За. Цаг зав гаргасанд баярлалаа манайхан. Тэгээ манайхан бас үзэх байхаа ямар ч байсан. Би удахгүй юун дээр оруулнаа. Окей. Урьж оролцсон бас маш их баярлалаа. За баярлалаа. За. NBA-гийн одоо мундаг хүмүүсийг шүүмжлэх боломж олгосон баярлалаа. Муулмаар л дааж гэрийн мэр ингэж байж тээ бачуулаа муу бацаанууд оходлаа. За юу. Заач манюси юг баслаа. Иргүүлсэн дээ. Биш. Ирдэ халз ингээ бооцоо мангар их мөнгөнд гураач барах болов. Бачуулаа. Шууд ингээ англиар траш толгийг чи камбэк мó гэд
Ямар ч одоо яах юм бол. Аатна болов. Үнэн чинь тавиад аа. Би бавч тэгээд ингэж ажил хийх шаардлага алга байна шүү дээ. Тэгээд ялагдууд байна юу тавих вэ? Тэгэж. Тэгээд бүх юм алдсан. Салганаас салахгүй л тэгэж. Уран MB-г бас юм байдаг ах уу те арайч бас те. Чиний ярьдаг тогоонд нь гэдэг шиг үү? Наач юу налах шахгүй. Чулаа мө бэнд заах байдаг ч харах байхаа чамд. За манайхан дэ сайхан амраарай. Тэгээд ажилтны амжилт. Хүмүүс ам цангаад байх шиг байна те. Сонсог бууж нэг өөр юм олж ууж та. За тэгээд Европт бас амар халж байна. Төсвөж гарч халаад байна. Маахан тэгээд хүний нутагт байгаа хүмүүс гадаад ажиллаж байгаа хүмүүс. Тэгээд сайхан бие бодоорой. За тэгээд солонгос байгаа хүмүүс тий солонгос байгаа хүмүүс Сингапур ирсэн байлээ шүү. Сингапур угаараа гэх. Тий. За баярлалаа. За окей. За